Орой минь төргий. За өнөөдөр ч гэсэн цаг зав гаргаад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хамтдаа залбираад семинараа эхлүүлцгээе. Тэнгэр газрыг бүтээсэн амьд оршин байгаа Бурхан танд талархаж байна. Өнөөдөр ч гэсэн та бид бүгдийн алхмыг энэ газар цуглуулж өгөөд Бурхан таны талаар илүү зөв тодорхой мэдэж авах боломжийг өгсөнд баярлалаа. Бурханы үгийг анхааралтай сайн сонсоод үнэхээр амьд оршин байгаа Бурхан байгаа юм байна гэдгийг бид бүхэн тодорхой сайн мэдэж аваад энд байгаа бүхий л хүмүүс Бурханы өөх мөн хамын өрөөлийг олж авахд туслаарай. Бурхан таны үгийг дамжуулж байгаа дутмаг нэгэнтэй хамт байж тусалж өгөөд мөн Бурхан таны үгийг сонсож байгаа хүмүүсийн сэтгэл зүрхийг нь нээж өгнө. Энэ цагийг эхнээс нь дуусах хүртэл Бурхан та хамт байж тусалж өгнө. Биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа Библийн номлогчийн үгс номны 3-ын 1-ээс 2 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. Төрөх хийгээд үхэх цаг, тариалах хийгээд тарснаа хураах цаг. За бид бүхэн яагаад энэ Библийг сонсоод Бурханыг мэдэж авах хэрэгтэй вэ гэхээр Бурхан энэ тэнгэрийн доор байгаа бүх зүйлд цаг хугацаа байгаа. Хавар тариалах цаг байгаа бол намар хураах цаг байдаг. Хүнд төрөх цаг байгаа бол үхэх цаг ч гэсэн байгаа гэсэн байна. Дуулал номны 90:12-ыг бас уншийе. Иймээс бид мэрэгэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч гэсэн байна. Хүн энэ хороо дээр мэрэгэн ухаантай амьдрахын тулд надад хэдий хэр хугацааны амьдрал өгөгдсөн билээ. Хэдийг нь өнгөрүүлчихсэн билээ. Тэр талаар бодож үзэх хэрэгтэй гэсэн байгаа. Мөн дуулал 90:10 дээр гарч байгаа үгийг уншийе. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил юм. Хүч чадалтай байх аваас 80 жил боловч тэдгээрийн оргил нь зүдгүүр уй гашууд өнгөрдөг. Учир нь энийн ч өнгөрч бид нисэн оддгоо. Хүний энэ газар дээр амьдрах өдрүүд нь тогтоогдсон байдгаа гэсэн байгаа. За энэ өглөө бид бүхэн гэрээсээ гарахдаа утсаа 100 цэнэглээд гардаг. Тэгэл өдөр утсаараа ажил ирэх хөөцөлтөөл яриад одоо энэ цагт ирэх юм бол баг ингээл утас нь улаачихсан байгаа. Тэгээ энэ гар утсыг бол яг орой очиод цэнэглчих юм бол буцаад батарейн дүүрчин. Бид бүгдийн амьдралыг 70 жил, 90 сар байвал 80 жил гэсэн байгаа. Багсаал хорогдоол явж байгаа. Тэгвэл энэ дээр Бурхан юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр номлогчийн үгс 12:1-ийг уншийе. Хүнд өдрүүд ирж энэ амьдралд жаргал үдсэнгүй гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн бүтээгчээ санагтун. За хүнд өдрүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд хийх ёстой хамгийн чухал зүйл юу вэ гэхээр өөрийн бүтээгчээ санагтун гэсэн байна. За нэг хүний амьдралыг ийм 4 төрлийн шилээр зүйрлсэн байгаа. За бүгдээрээ бага насндаа угч өгдөг тийм биз. Жохон том болоод өсвөр насндаа очих юм бол кола ууж байгаа. Биеинд муу гэдэг нь мэдсэн хэрнээ л уудаг. Дахиад амьдраад явах юм бол амьдралд хэцүү зүйл ч гэсэн толгордог. Ганц нэг шил пиа ууж эхэлдэг. Ингээд эцтэй хөгшөрж өвчилж тусал шингэн хийлгэж байгаад энэ ертөнцөөс явах болдог. Тэгвэл ийм өдрүүд ирэхээс өмнө өөрийн бүтээгчээ санагтун гэсэн байна. За энэ дээр хичнээн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан ч гэсэн цаг хугацаа өнгөрөх юм бол бүгдээрээ ийм болно гэсэн байгаа. Хичнээн сайхан залуу байсан ч гэсэн цаг хугацаа өнгөрөх юм бол бүгдийнхүү хувирж өөрчлөгдөн. За энэ хардаа маш хурдан өөрчлөгдөж байна. Энэ жоохон хүүхэд ба энэ өвөө хоёрын хооронд
хэдэн 10 жилийн цаг хугацааны ялгаа байгаа. Энэ өвөд ч гэсэн ийм хүүхэд нас байсан байж таарна. Залуу сайхан үе байсан байж таарна. Энэ өвөө тун удахгүй энэ ертөнцийг орхих гэж байна. Залуудаа ингэр дээр одон гэлзуулж явсан баатар жанжин хүн эргээд урсаж байгаа. Энэ өвөгийн энэ эмээгийн царайг харах юм бол хүнд бэрх амьдрал туулсан царай харагдаж байгаа. Библиэлд бидний амьдралын өдөр хоногуд нь 70 жил, хүч чадалтай бол 80 жил. Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр уй гашуу донд өнгөрдгөө гэсэн байгаа. Энэ өвөөгч гэсэн харсан хүнд бэрхийг туулсан гэдгийг бид өхөн мэдэж болно. Тийм учраас бид өхөн яагаад энэ семинарыг сонсох хэрэгтэй вэ гэхээр хүнд өдрүүд ирж энэ амьдралд жаргал үтсэнгүү гэж хэлэх тийм жил ирэхээс өмнө юу хийгэнэ үү? Өөрийн бүтээгчээ санагтун гэсэн байгаа. Тэгэхээр бид өхөн энэ цаг хугацааг нэг бодож үзээд энэ удаа сонсож байгаа энэ бурхны талаар мэдэж авж байгаа нь маш үн цэнтэй зүйл гэдгийг бүгдээр нэг бодоо сонсоосаа гэж хүсэж байна. За энэ өвгөн тэнгис гэдэг ийм алдартай зохиол байдаг. Нэг өвгөн загас барихаар далаад гардаг. Тэгж байгаад их том загас бариад л баярлдаг. Үнэхээр том загас барьчихлаа даа гэл. Энэ загсаа ирэг дээр аваачаад одоо жижиглээ зарах юм бол зөндөө мөнгөтэй болно гэд. Гэтэл загсаа аваа явж исэн өвөгийн барьсан загас руу махчин амтд дайрж эхэлдэг. Ингээл өвөө өөрийнхөө барьсан загсыг махчин загсны хоол болгочихгүй гэдэл их зүдэрж энэ махчин загснуудаа тэмцэлддэг. Олон бэрх өдрүүдийг туулаад арай гэж нэг ирэг дээр гараад ирсэн чинь нөгөө барьсан загсыг энэ махчин загснууд идээд зүгээр нарыг ясан л үлдсэн байна. За ингэх загсанд явсан юм болов уу? Үгүй шүү дээ, тийм ээ. Энийг хүний амьдрал гэсэн байгаа. За бүгдээрээ амьдралын зорилгыг нэг бодоод үзье. Бүгдээрээ төрсөн тэгэл хичээл ном хийгээд их зүдэрдэг, шалгалтандаа тэнцэх гэдэл, сайн сургуульд ороод сайн сургуулаа сайн төгсөх гэдэл. Тэгэл төгсчөөл бас болдоггүй тийм биз дээ. За нэг ажлын байртай болчвол одоо сайхан болно гэдэл. Арай гэж ажилд ордог. За одоо л нэг 20 найраа хийгээд амьдрий, хурмаа хийн. Амжилтанд хүрье гэд явж итэл яадаг лээ, хөгшөрдөг. Тэгээд энэ үхэл гэдэг зүйл байгаа. Түүний дараа юу намайг хүлээж байгаа юм болоо гэдгийг бодох хэрэгтэй гэсэн байна. Номлогчийн үгс 7-гийн 2-ыг уншицгаая. Найрын өргөө рүү явснаас гашуудагчийн оромж руу явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд амьд байгсад үнийг зүрхэндээ авдаг юм аа. За бурхан хэлж байна. Найрын өргөө рүү явснаас гашуудагчийн оромж руу явсан дээрээ. Энэ бол хүн бүрийн төгсгөл. Амьд байгсад нь үнийг зүрхэндээ авдаг аа. Номлогчийн үгс 7-гийн 4-ыг уншийе. Ухаантны зүрх гашуудагчийн оромжинд, тэнгийн зүрх зугаацагчдын гэрт байх ажээ. Тэгэхээр бид өхөн бурхныг мэдээлэл авчих юм бол би хөгшрөөд үхээ дараа нь яах вэ гэдэг энэ асуултын хариулт нь Библиэлд байгаа. Бурхан бид өхөнд мөн хэмийг өгөхийг хүсэж байгаа. Мөнхийн диваажинд очих итгэл найдварыг өгөхийг хүсэж байгаа. Түүний өмнө юу хэрэгтэй вэ гэхээр энэ бурхны талаар зөв тодорхой мэдэж авах хэрэгтэй. За тэгвэл энэ дээр жинхэнэ бурхан гэх нотолгоо. За хамтдаа уншийе. Урдын юмсыг хэлэх, дараагаар болох юмсыг хэлэх, сайныг үлдэж, ерөөл буулгах, мууг үлдэж, хараалыг буулгах. Үнэхээр жинхэнэ бурхан болвол ийм дөрвөн баталгаа нотлохоо байх ёстой гэсэн байгаа. Библийн Исая номны 41:21-ээс уншийе. Хэрэгээ танилцуулах тунгаж эзэн айлдаж, нотолгоогоо авчрах тунгаж Яаковын хаан айлдж байна. Энэ дэлхий дээр маш олон шашин, бурхан гэж нэрлэгддэг олон зүйл байгаа учраас аль нь яг жинхэнэ бурхан бэ гэдгийг хүн бид өхөн яаж ялгаж салах вэ? Бурхан нотолгоогоо авчрах тун гэсэн байна. Ямар нотлохоо вэ гэхээр 22-ыг уншийе. Тэдгэрийг авчирч юу болохыг бидэнд мэдүүлэг. Урдын юмсыг тэд бидэнд танилцуулж мэдүүлэг. Түүнийг нь тунгаан үзэж эцэс төгсгөлийг нь мэдий. Эсвэл юу болох талаар бидэнд сонирдуулаг.
За тэдгэрийг авчираад юу болохыг, ирээдүйд юу болохыг бидэнд мэдүүлэг. Мөн өнгөрсөн урдийн юмсыг танилцуулж мэдүүлэг гэсэн байна. За дараа нь 23-ыг уншия. Дараагаар болох юмсыг мэдүүлэх тун. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Сайн эсвэл мууг үлдэх тун. Тэгвэл бид имэн гайхаж хамтдаа ай. Энд дээр гарч байна. Дараагаар болох юмсыг мэдүүлэх. Сайн эсвэл мууг үлдэх тун. Тэгвэл бурхад гэж мэдье. Тэгэхээр юунд ч хамаагүй итгэх аргагүй. Үнэхээр энэ яг жинхэнэ бурхан мөн үү биш үү гэдгийг нь шалгаж сайн үзээд бодоод түүнийхээ дараа итгэх хэсгийнхаа сонголтыг хийгэрэй гэсэн үг. За өчигдөр бид бүхэн Израилийн түүхийн талаар сурсан. За Израилийн ард түмэн бурханы үгэнд дуулуургүй байснаасаа болоод 1900 жил энэ дэлхий дээр зовж зүдэрж амьдарсан бодит түүхийн талаар сурсан. Изекэл 36-гийн 20-21 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Тэд очих улсуудаа очмогцоо ариун нэрийг минь бузарлав. Учир нь тэдний тухай эдгээр нь эзний ард түмэн боловч түүний газраас гарав гэж яригдсан. Гэвч очсон үндэстнүүдийнхээ дунд Израилийн гэрийнхний бузралсан ариун нэрийнхээ төлөө би санаа тавилаа. Энд дээр Израилийн ард түмэн 1900 жил дэлхий дээр хэрэн тэнүүчилж зовн зүдэрж амьдарсан. Тэр дүр төрхөөс нь болоод бурхны нэр одоо муугаар хэлэгдсэн, бузарлагдсан гэж байна. Үр хүүхэд нь болохгүй юмгээ явж явах юм бол хүмүүс энэ одоо хэний хүүхэд юм бэ гэдэг тийм ээ. Аав ээжийнх нь нэр муугаар хэлэгддэг. Яг үүнтэй адилхан Израилийн ард түмэн өөрсдийгөө бид бол бурхны сонгосон ард түмэн гэж ярьдаг хэрнээ тусгаар тогтнол улс орон байхгүй дэлхий дээр хэрэн тэнүүчилж амьдарч байгаа тэр дүр төрхийг нь хараад олон хүмүүс бурхан өгсөн, бурхан байхгүй гэсэн үгийг ярьж байсан. Энэ ариун бурхны нэр хүмүүсээр муугаар хэлэгдэх аргагүй. Тийм учраас бурхан Израилийн гэрийнхний бузралсан ариун нэрийн төлөө би санаа тавилаа гэсэн байна. Түүний дараагийн ишлэлийг нь Изекэл 39:27 уншия. Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж дайснуудынх нь газраас тэднийг цуглуулах үед би олон үндэстний нүдний өмнө тэднэр дамжуулан ариусгагдах болно. Бурхан Израилийн ард түмнийг олон үндэстний нүдний өмнө дайснуудынх нь газраас цуглуулах үед би тэднэр дамжуулан ариусгагдах болно гэсэн зөвнөлийн үгийг Библиэлд бичсэн байна. За энэ дээрээс харуул Израилийн ард түмэн дуулуургүй байсны үр дүнгээс болоод тэдэнд амласан газар нь хаягдаж эзгүй газар болсон. Израиль үндэстэн бүх дэлхийгээр тархсан. Есүсээр дамжуулаад ирэх ёстой байсан мөн хэмийн өрөөлийг тэд нар өөрсдөө татгалцснаас болоод үхэл ба хараалыг амссан. Хэрвээ ингээл Израиль бүрэн дууссан байсан бол Израиль бурхны гэрчлэх арга байхгүй. Тийм учраас бурхан энэ хаягдаж эзгүй болсон Израилийн газрыг нь дахин сэргээгээд эдэний цэцэрлэг адил болгон өөрчилж өгөх болно гэсэн зөвнөлийн үгийг Библиэлд амласан байгаа. Мөн бүх дэлхийгээр тархсан байсан израильчуудыг төрөлх нутагт нь дахин цуглуулна гэсэн амлалтын үг Библиэлд гарч байгаа. Тэгээд бүр хүчрхэг улс болгож өгье гэсэн амлалт байна. За энэ Библийн амлалтууд бидний амьдарч байгаа энэ цаг үед хэрхэн биелсэн эсхийг нь бүгдээрээ шалгаж үзцгээе. За Израилийн ард түмний зовлон амссан хугацааг нь аваад үзвэл тэд нэр манай эртний өмнөх 700 оноос эхлээд Вавилон, Перс, Грек, Ром гэсэн улсуудын колоничлолд 700 жилийг өнгөрүүлсэн. Есүсийг загалмай дээр цовдлсноос хойш 1900 жил дэлхий дээр тарж утарч амьдарсан. Тэгэхээр Израилийн ард түмний зовлон амссан нийт хугацаа нь 2600 жил. Израиль гэдэг үндэстэн мөхөхөд хангалттай хугацаа байгаа.
Гэтэл Дид хууль 4:30 дээр Бурхан ийхүү айлтсан байна. Хамт уншийе. Энэ бүх зүйл чамд тулгарч зовж шаналх хожмын өдрүүдэд чи өөрийн Бурхан эзэндээ эргэж түүний дуу хоолойг сонсох болно. За энэ бүх зовлон тулгарч хожмын өдрүүдэд чи өөрийн Бурхан эзэндээ эргэж түүний дуу хоолойг сонсох болно гэсэн үг Дид хууль ном дээр бичигдсэн байгаа. За энэ дээрээс харуул. Манай эртний 70 онд Израиль бүх дэлхийгээр таарсан. Тэгээ энэ эргэж цугларнаа гэдэг нь үндэ боломжгүй зүйл байгаа. Гэтэл Исая номны 66-гийн 8 дээр гарч байгаа үгийг уншийе. Хэн ийм сонссон бэ? Хэн ийм үтсэн бэ? Ганц өдөрт дэлхий бий болж чадах уу? Ганц мөчтөл үндэстэн бий болж чадах уу? Сион дуншиж эхлэмэгцэл хөвгүүдээ төрүүлв. Бурхан хэлж байна. Хэн ийм зүйл сонссон бэ? Ганц мөчөд үндэстэн бий болж чадах уу? Дэлхий дээр тарж бутарсан байсан тэр Израиль 1948 оны 5 сарын 14-нд тусгаар тогтнолоо зарласан. За энэ нэг сонингийн хэсгийг та бүхэнд уншаад өгье. За энэ сонин дээрээс харуул. 1947 оны 4 сард Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганаар Их Британий засгийн газар болон Палестин дэх еврей араб хүн амын хооронд гарсан зөрчлийг зохицуулах тусгай хороо байгуулахаар тогтжээ. За доор нь харуул 1948 оны 5 сарын 14-нд Палестин дэх Британий мандатын хугацаа дуусаж 650 мянган хүнтэй еврейчүүд 2000 гаруй жилийн дараа өөрийн тусгаар тогтносон улсаа дахин зарлан тунхаглажээ. Сонин дээр хүртэл гарсан. Яг сая бид бүгдийн Библиэс сурсны дагуу 2000 жилийн дараа ийхүү улсаа байгуулсан гэж байна. Энэ Израиль туурах тусгаар Израиль улс гэсэн нэртэй сонингийн хэсэг байгаа. Израиль улсын түүхэн замнал. За энэ дээр дэлхий дээр тарцсан байсан израильчууд нутагтаа дахин цугларсан байна. Изекэл номны 39-ийн 28-ыг хамтдаа уншийе. Тэгэхэд тэд намайг өөрсдийнх нь Бурхан эзэн мөн гэдгийг мэдэх болно. Учир нь би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулж дараа нь тэднийг төрлөх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй. Бурхан нэгийг нь ч цааш тэнд нь үлдээхгүй төрлөх нутагт нь дахин цуглуулсан гэж гарч байгаа. За энэ Исая номны 43-ийн 5-ыг уншийе. Би чамтай хамт байгаа тул үу айхтун. Би үр удмыг чинь дорн зүгээс авчран чамайг өрн зүгээс цуглуулнаа. За энэ дээр дорн зүгээс авчран өрн зүгээс цуглуулсан гэсэн байна. Энэ сонин дээрээс харуул. Америк дахь 400 юудэчүүд Израиль руугаа буцаж байгаа гэсэн 2002 оны мэдээ байна. За энэ Франц дахь юудэчүүд Израиль руу гэж байгаа. Мөн энэ сонин дээр Францд байсан 160 юудэчүүд Израиль руу буцав. За энэ Францаас Израиль руу нутг руугаа буцаж байгаа еврейчүүдийн ийхүү статистик мэдээ байна. За тэгвэл баруун зүүн зүгээс бол израильчууд нутагтаа ирэхэд ямар саадгүй зүгээр ирж байсан. Гэтэл Исая 43-ийн 6 дээр хамт уншийе. Би умардад тэднийг гаргаж өг гээд өмнө зүгт бүс хадуулагт тун. Хөвгүүдийг минь алс холоос, охтыг минь газрын хязгаараас. Гэтэл энд онцгойлоод умардад тэднийг гаргаж өг гэж тушаасан байгаа. Өмнө зүгт хандаад Израилийн ард түмний нутг руугаа явахт нь бүс хаатуулаа гэж Бурхан айлтсан байгаа. Яагаад вэ гэхээр энэ газрын зургийг харуул. За Израиль энд байна. Умар зүг гэдэг нь Израилээс хойшоо чанх явах юм бол Москва байгаа. Оросыг хэлж байгаа. Тэгээ умардад бүс хаатуулах тун гэсэн энэ шалтгаан нь юу вэ гэхээр энэ 1971 оны Солонгос сонин дээр 3,200,000 еврей хүн зөвлөлт холбоот улсаас нутг руугаа
буцахыг хүсэж байна гэсэн байгаа. За яагаад вэ гэхээр энэ зөвлөлт холбоот улсын бүхий л боловсрол нь бага ангиас эхлээл их сургууль, магистр, доктор хүртэл бүгд үнэгүй байсан. Еврейчүүд маш өндөр боловсрол эзэмсэн байсан. Тэгээд тусгаар тогтсонсохоо дараа нутг руугаа буцах гэсэн чинь Оросууд явуулахгүйгээд нэг еврей хүн Оросоос Израиль руугаа явнаагүй л маш өндөр татвар Оросод төлж байж явахаар тийм хуулийг гаргачихсан. Тэгээд тэр татвар нь бүх насаараа цуглуулсан мөнгөө өгөөд ч төлж чадхааргүй тийм өндөр татвар байсан. Гэтэл Бурхны үгэн дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр умардад тэдний гаргаж өг гэсэн байгаа. За юу болсон бэ гэхээр Оросод гангачг болоод энэ 1973-74 оны сон дээр Америкчуудын улаан буудаагаар сольсон еврейчүүд нутг руугаа гэсэн байгаа. Америкчууд Оросуудад улаан буудаа өгөөд за оронд нь та бүхэн еврейчүүдийг гэрлүүн явуулаа гэсэн байна. Энэ дээрээс харуул зөвлөлт холбоот улсаас Израиль руу буцаж буй еврейчүүд Америкчууд тусалсны үндсэн дээр тэд нэр явсан байна. За гэтэл энэ үгэн дээр өмнө зүгт бүү саадуулагтун гэсэн байна. Өмнө зүгт нь Этоп болсон байна. Этоп нь еврейчүүдийг нутаг буцахад нь саад хийжсэн. Гэтэл энэ Исая номны 68 дээр бичсэн үгийг хамтдаа уншийе. Үүл мэт үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж бүт хэд хэмбэ. За 2700 жилийн өмнө бичигдсэн үг. 2700 жилийн өмнө онгоц байсан уу байгаагүй юу? Онгоц байгаагүй шүү дээ, тийм ээ. Онгоц хизээ бий болсон бэ гэхээр энэ 1903 онд Ахтур Аят хамгийн анхны онгоцыг зохион бүтээсэн. Дараа нь энэ хоёр нөхөр хоёулаа онгоцны ослоор өөд болсон. За гэтэл үүл мэт үүрэндээ буцах тагтаа мэт нисэж бүт хэд хэмбэ гэсэн байгаа. Израилийн ард түмнийг онгоцоор нисээд төрлөх нутг руугаа ирж байгаа дүр төрхийг Бурхан Исаяд 2700 жилийн өмнөхөө урьдчилан зөгнөж харуулсан энэ үгийн дагуу Израилийн түүхэнд биелсэн. За энэ сонин дээр гарч байгаа агуулгыг харах юм бол ингэж гарч байгаа. Би уншаад өгье. Соломоны ажиллагааг Генсийн хороо бүртгэсэн байна. За Боинг 747 гэдэг энэ онгоц 500 хүрэхгүй суудалтай. Гисэн хэдий ч ил хөлгөөр нэг удаа 1122 хүн тээвэрлсэн түүх бий. Үйлчлүүлэгчид нь бүгдээрээ иргэний дайны улмаас Этиопийн Израиль руу зугтсан еврейчүүд байсан. Ил үйл явдал нь 1991 оны 5 сард болсон бөгөөд Израилийн цэргийн Соломон ажиллагаа хэмээн тэмдэглэсэн байна. Бүр Генсийн хороо бүртгэж авсан баг. 500 хүн суудаг онгоцонд суудлыг нь аваад 2 дахин даацсан хэтрүүлээд манай монголчууд хаяа 5 хүний машинд 10 хүн чихчдэг тийм биз дээ. За еврейчүүд бас 500 хүний онгоцонд 1000 хүн чихээд ингээд Соломон ажиллагаа нэртэйгээр Этиопид байсан еврейчүүд нутг руугаа буцаж ирсэн байна. За энэ бичлэгийг үзье. Этиопийн еврейчүүд нутаг буцаж ирлээ. Израиль одоо улс төрийн байр сууриа хамгаалan бүх дэлхийд даяар тархсан еврей үндэстнээ дуудан цуглуулж байна. Манай эртний өмнөх 175 он хэсэг еврейчүүдийн сууж явсан хөлөг онгоц Энэтхэгийн далайд сүрснээр Энэтхэгт еврейчүүд бий болсон. Энэ еврейчүүд 2000 жилийн турш тэндээ сууршин Энэтхэг хүмүүсийн адил амьдарч ирсэн гэлээ. Гэвч сүүлийн үед Израиль руу нүүн шилжснээр Энэтхэгийн хүн ам багасж байна. Францад амьдарч байсан 2 сая еврейчүүд өнөөдөр Израиль руу нутаг буцжээ. Арьс өнгөөр ялгах эсвэл хуулийн дүрмээр шалтгаалan хорж хойшлуулалгүй Израиль нутаг руу явуул гэж Шарон ерөнхий сайд дөнгөж сая мэдээлэл хийжээ. Тиймээс 2 сая еврейчүүд Израиль руу явсан шинэ амьдралыг эхлүүлэхээр нутаг буцаж байна. Өнөө хүртэл дасан зохицож амьдарч ирсэн нутаг болох Францыг орхиодлоо. За энэхүү дэлхийн улс орон бүрээс еврейчүүд нутг руугаа буцаж байна. За энэ дээрээс харуул 2014 оны мэдээ байна. Франц, Украин, Орос, Америк,
Франц, Итали, Канада, Аргентин, Бразил, Австрали, Этиоп, Унгар, Герман, Швейцар маш олон улсуудаас еврейчүүд нутг руугаа ирж байгаа. Өнгөрсөн жил Украины дайнтай холбоотой Украинаас Израиль руу явж байгаа еврейчүүдийн талаар мэдээлэл байна. Украины Киев, Одессе энэ олон хотуудаас Израиль руу нутаг буцаж байгаа еврейчүүдийн мэдээлэл байна. За энэ бичлэгнээс товчхон харцгаая. Иерусалимийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Израилийн тусгаар тогтнолын 67 жилийн ой зориулсан ёслолын бодлого болж байна. Библийн Исая, Иеремия, Эзекиэл зэрэг олон номуудад Израилийн их хэлийг дахин сэргээж их нутагт нь буцааж авчирна гэсэн үгс гардаг. Тиймээс 1948 оны 5 дугаар сарын 14-ний тусгаар тогтнолын тухайг олон хүн Библийн үгсийн биелэл хэмээн итгэдэг. Ойрхт ордондыг захирч байсан Османы эзэнт гүрний ноёрхол нурж 1917 онд Палестины бүс нутгийг Их Британи колоничлон захирах болжээ. Тухайн үед Европ дахь ялгуурлан гадуурхалт хавчлагаас дөрвөн нутагтаа иргэн ирэх еврейчүүдийн тоо огцом нэмэгдэж, үүнээс айсан арабчууд тэдний эсрэг олонтаа дотолжээ. 1947 оны 11-р сард нэгдсэн үндэсний байгууллагаас Палестины бүс нутгийг юудэчүүдийн арабчуудыг гэж хувааж, Иерусалимыг олон улсын нийслэл болгох найрамдлын гэрээг саналуулгаж байв. Юудэчүүд үүнийг хүлээн авсан боловч арабчууд эсэргүүцэж Их Британий цэргүүдийн эсрэг бослого гаргаж, мөргөлдөөн ширүүлсний улмаас Их Британи өөрсдийн цэргээ эргүүлэн татаж байв. Тэл Авив Израильчуудын цорганц төчөц газар байсан. 1947 оны 11-р сарын 30-нд эхэлж 1948 оны 5 сар гэхэд аль хэдийн 6 сарын турш өрнөчгөөд байсан. Гэхдээ энэ бол дотоодын мөргөлдөөн. Израиль дахь юудэчүүд ба арабчуудын хооронд өрнөсөн мөргөлдөөн гэсэн үг. Иерусалим бүсдэлтэд орсон байсан. Улс даяараа дайны хөлд нэрвдэж юудэчүүдийн оршин суудаг Дэлэн хот тосгод дайралтад өртсөн. Улмаар 1948 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Их Британий колоничлын хугацаа дуусахаас 8 цагийн өмнө тухайн үеийн еврейчүүдийн нийгэмлэгийн тэргуун Бен Гурион Тэл Авив дахь дүрслэх урлагийн музейн байранд Израилийн тусгаар тогтнолыг тунхагласан. Уг тунхаглахын гол хэсэг нь энэ. Ердөө Израиль гэх нэг улсыг тунхаглаад зогсоогүй. Юудэчүүдийн төр улсыг Израилийн нутагт байгуулсныг тунхаглаж Израиль гэж нэрлэснээ зарласан юм. Юудэчүүдийн төр улс гэдэг нь дэлхийд дахнаа буй 18 сая юудэ үндэсний улс орн гэсэн асар чухал утга санааг агуулж буй. Энэ нь зөвгөнлийн биелэл төдийгүй юудэчүүдийн түүхэн дэх цоошин өөрчлөлтийн тунхаг болсон юм. Дэлхийн түүхэнд орон мөргийн мөхөд сүрээд 2000 жилийн дараа дахин тусгаар тогтносон өөр улс ганцж байхгүй. Ийм жишээ татъя. 2000 жилийн өмнөх манай улс гэвэл 3 улсын ноёрхож байсан үе. Одоогийн Манжуур, их газрын Хятадд манай өв дээдсийн ноёрж байсан газар нутаг, түүх турсгалын өв асар их бий. Хаадын ордны төр, Гүүгөрийн хааны хөшөө гэх мэт янз бүрийн хөшөөд урсгалууд бий. Одоо бид тэнд очиод төрийн далбаагаа өргөн улсаа байгуулъя гэхдээ ижилхэн байж боломгүй зүйл. Энэхүү Израиль тусгаар тогтнолоо дахин зарласан нь үнэхээр гайхамшигтай үйл явдлаа. За энэ тусгаар тогтсонсны дараа үргэлжилсэн маш олон дайн болсон. 48 оны дайн, 56 оны Синан дайн, 67 оны 6 өдрийн дайн, 73 оны 4 дорнодын дайн. За яагаад дайн гараад ирсэн бэ гэхээр Израилийн ард түмэн тэр Палестины газар дээр очиод за энэ газар болвол 2000 жилийн өмнө бид хүн амьдарч байсан. Бидний өвөг дээдсийн газар аа. Тэгвэл одоо Палестинчууд тавтай морилх тун гэхүү. За Чингис хааны үед Бээж манай Монголынх байсан. За бүгдээрээ Бээжинд очиод за хятадуудаа одоо бид нэр Бээжиндээ сууя. Энд Чингис хааны үед манайх байсан гэл тэгвэл хятадууд биднийг welcome to Mongolia гэх болов. Амбарда төөгөө гарган тийм биз дээ. Уг нь 700 жилийн өмнө тийм байсан. Тэгээ тэрнээс ч дор зүйл. 2000 жилийн өмнө манайх байсан гэж байгаа. Тийм учраас энэ Палестинчууд одоо хүртэл дайнтай байгаа нь эндээс ерөнхийдөө улбаатай. Палестины нэг захирагч нь Израильчуудыг галзуу нохоонууд
нам дарах хэрэгтэй гэж одоо ширүүн дайн өрнөж байгаа. Гэтэл гайхалтай нь энэ дайнуудад бүгдээрэнд нь Израильчууд ялт байгуулж исэн. Хамгийн одоо алдартай дайны 6 өдрийн дайн 1967 онд болсон. За яагаад вэ гэхээр энэ 6 өдрийн дайнд тусгаар тогтноод 48, 58, 68 гэхээр 19 жил болж байгаа. Батлан хамгаалах салбарч сул дорой ганц Израилийн эсрэг энэ ойрхот орнуудын 10 гаруй улсууд нийлж ягаад Израиль руу дайрсан баг. Дэндүү хүч тэнцвэргүй тулаан байсан. За энэ тулааны өмнө олон хүмүүс за Израиль одоо ингэ дуусах юм байна да гэд санаа зовж байсан. За энэ сонин дээр ч гэсэн энэ 6 өдрийн дайны талаар одоо Монгол сонин дээр гарч байгаа. Тэ харах юм бол бүр үнэхээр хачирхалтай. За энэ дайны талаар нэгэн бичлэгийг та бүхэнд харуулцгаая. Энэ бичлэгийг оны 6 дугаар сарын 4 дөнгөж тусгаар тогтносон Израилийн аллахын шарх аниачгүй байхад дэд дахин бүрэн устдах аюулд орсон юм. Израилийн эргэн тойронд буй арабын улсууд газар дундын тэнгисийн цэнхэр усыг евдээчүүдийн тусаар дүүргэж нэлд нь улаанаар будна хэмээн тангаргалжээ. Тухайн үед бид евдээчүүд дахин ус руу хаягдах л гэж бодсон. 1967 оны 6 дугаар сарын 5-ны өглөө Итембийн Элиаху адмирал анхны ойрын зайн сансрын хөлгөөрөө Синай хойгт байрлах Египтийн зурвсаар нисэж байв. Тэр нислэг их амар ус нислэг байлаа. Өөрөөр хэлбэл Израиль устдах үгүй юу гэх асуудал байсан юм. Тухайн үеийн хүмүүс бүгд цочролд орсон байсан. Израилийн сүрэл тулж ирсэн талаар бүгд ярьцгааж маш их хүний амир өсөх, дор хаяж 10,000 хүн алагдах ба гэсэн таамагч яригдж байсан. Израилийн эрдэмтэд болох рабинаар олон хүн үхнэ гэж таамаглаж байсан болохоор боддоор Иерусалимын үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийтийн оршуулгын газар болохоор бэлтгэж байсан юм. Дайны өмнө хамгийн сүүлд гарч байгаа хүн гэрлийн унтаагаараа гих наригаач тарсан байсан. Гэхдээ энэ наригаач эрх айцыг арилгаж чадаагүй. Олон израильчууд үнэхээр болох гэж буй сүрлийг таамаглаж байв. Хойд хэсгээрээ Сир, зүүн хэсгээрээ Йордан, өмнөд хэсгээрээ Египтээр хүрээлүүлсэн Израиль улс тэргийн тоогоорооч хүчээрээч дээрх гурван улсын айлнаас нь ч хүч сул гэдгээ мэдэж байв. Зөвлөлт холбоот улс болон арабын улсууд 2 тэрбум долларын зэр зэвсгээр тухайн улсуудыг хангаж байлаа. Израильтай дайдах улсууд израильчуудаас даруй 2 дахин их цэрэг, 3 дахин их танк, 4 дахин их байлдааны онгоцтой байсан юм. Гэвч яг дайны өмнө Израилийн гол дайсан болох Египтэд их бага асуудлууд араараасаа ундарч эхлэв. Эхлээд Насер ерөнхийлөгч өндөр албан тушаалтнуудтайгаа зөвлөлдөх явцад асуудал гарсан. Учир нь бүх зүйл тэдний төлөвлөсөн шиг болоогүй гэдг нь дайн дэгдсийн дараа бидэнд мэдэгдсэн юм л да. Өөрөөр хэлбэл Египтийн удирдлагууд өмөрч гисэн гэдгийг бид харж бас тухайн үед сонссон юм. Мөн Египтийн удирдлагууд Израилийн гинтийн довтлооны анхааруулгыг үл тоожээ. Тэр бүхэл дайны өмнөх өдөр Египтийн ерөнхий командлагч удирдлагуудаа цуглуулад цохилт өгөх газраас хол байрлах агаарын зэргийн штабт үдшилэг хийхээр төлөвлөжээ. Египтийн цэргүүд үнэхээр гайхсан. Яагаад гэвэл довтлоо гинэт тэтгсэн учраас нилээдгүй онгоцоор зүгтэж юм үдшилэг мантай болсон. Мөн дайнаас 2-7 өдрийн өмнө Египтийн цэргүүдээс Синай хойгт байсан бараг бүх офицеруудаа тухайн нутгийг сайн мэддэггүй офицеруудаар сольжээ. 6 дугаар сарын 5-ны үдээс өмнө Йордан радар Израилийн байлдааны онгоц хөөснийг мэджээ. Тэд дохио авмагцаа Каир руу аюулын дохио илгээсэн авч код тайлдаг офицер нь өөр өдрийн кодыг ашигласнаар тэрхүү чухал мэдээллийг тайлж чадаагүй байна.
Тиймээс Египтийн агаарын цэрэгт анхааруулга хүрээжгүй байхад Израилийн цэргүүд Египтийн агаарын цэргийн армийг газар дээр нь бут зохиж улмаар цэргийн штабыг үнсэн товрог болгосноор ялалт байгуулжээ. 6 өдрийн дайны тухай ном бичсэн зохиолч Сара Реглер Египтийн цэргүүд дараалан бүтлгүйцэн нүдэнд харагдахгүй ямар нэгэн хүч ажиллаж байсан гэдэгт итгэдэг хэлсэн. Та бүхэн магадгүй зүгээр л аз дайрсан байх таа гэж бодож иж болох юм. Харин бид Бурхны хүчийг харсан. Өөрөөр хэлбэл Бурхан энэ бүх зүйлийг урьдчилан төлөвлөж бэлдсэнийг бид нүдээрээ харсан. Бурхан Израилийг дайнд ялахыг хүссэн. Израиль алдсан ариун газараа дахин олж явах нь Бурханы төлөвлөгөө байсан. Зарим хүмүүс Египтийн цэргийн удирдагч дайны өмнөхөн асуудал гаргасныг сонсоод дайснаас хамруулдаг Библиэд Гидеоны түүх санаанд орж байсан гэдэг. Израиль сүрхийнхээ оронд харин ч дайны түүхэнд хамгийн ер бусын ялтыг байгуулсан юм. Уламжлалт Юудын шашинтнууд Христэд итгэгчид гэлтгүй бүхэл улс үндэснээрээ гайхамшиг мэдэрсэн гэдэгтээ итгэж байсан. Христэд итгэгчид хүртэл 6 өдрийн дайн нь Бурхны мотор евдээчүүдийн төлөө байсныг нүдээр үзсэн маш чухал мөч байсан гэдэг. Бид үнэхээр гайхалтай онцгой үйл явдал байсан гэж бодож байна. Араб, исламын удирдагчид евдээчүүдийг дахин далайрын шиднэ гэх тэр үед энэ дайн нь нэг төрлийн Гитлерийн хоморглон устгал шиг тийм том хэмжээний аллах болох нь гэж бодсон. Гэхдээ 6 өдрийн турш евдээчүүд өөрсдийгөө хамгаалж, дайснуудаач дарж, нутаг дэвсгэрээ 3 дахин өргөсөж, Иерусалимыг 2000 жилийн дараа дахин эзэж захирах боломжтой болсон юм. Тэгээд 7 дахь өдөр нь тэд амарсан шүү дээ. Яг л Библийн дагуу болж байгаа биз? Бүр цаашлаад дэлхийд даяараа хүртэл евдээчүүдтэй хамт баярлсан. Дайн дуусны дараа шашинтай, шашингүй бүх хүн Бурхны тусалсан дайн байсан гэдгийг ухаарсан юм. Учир нь энэ дайн хэнийг ч харсан итгэхийн аргагүй байлаа. Мэдээж бүх хүмүүс л гарцаагүй ялагдал хүлээндэ гэж бодож байсан. Гэвч энэ бол бүрэн ялалт байлаа. Израилийн цэргийн ерөнхий командлагч Моше Даян дайн дуусны дараа гашуудлын хан руу очив юм. Учир нь Израильчууд гашуудлын ханад Бурханд хандан загталвчиж, хавчуулж үлдээдэг заншилтай. Тэр ч мөн адилтын загталвчээд ханны завсар үлдээчгээд явсан. Түүний захиагаа үлдээгээд явсны дараа тэнд байсан сонины сэтгүүлч гүйж очиад тэр цаасанд юу гэж бичсэн байсныг нээж харсан юм. Гэтэл тэнд дуулал номын нэгэн ишлэлийг бичсэн байлаа. Энэ нь эзнээс ирсэн бөгөөд бидний нүдэнд гайхалтай. За. Израилийн дахин сэргэлт нь Израильчууд мундагтаа дахин сэргсэн үү? Бурхан тэднийг дахин сэргээсэн үү? Бурхан Библиэлд амласныхаа дагуу Израилийг дахин сэргээсэн. Дахин сэргэх ч гэсэн бэрхшээл байсан. Дахин сэргэсний дараа ч гэсэн сүрж болох олон аюултай нөхцөл байдал байсан ч гэсэн Бурхан тэр болгонд нь Израилийг хамгаалж байсан. Энэ Израилийн ард нь Бурхан ажиллаж байгаа гэдгийг бид бүхэн Израилийн түүхээр дамжуулаад тодорхой мэдэж авч болно. Энэ саяны уншсан ишлэлийг хамтдаа уншийе. Энэ нь эзнээс ирсэн бөгөөд бидний нүдэнд гайхалтай. Мөн Библийн 1-р Самуэль 17:47 уншицгаая. Энэ тулалдаан эзнийх бөгөөд эзэн та нарыг бидний гарт өгнө. Энэ тулалдаан эзнийх гэсэн байна. Бурхан л хамт байхгүй бол Израиль энэ дайнд ялах боломжгүй байсан. Хэрвээ ялагдаад бүрэн сүрчих юм бол Бурханыг гэрчилдэг энэ улс Библи худлаа болно гэсэн. Гарцаа байхгүй. Израилийн түүхээр дамжуулаад Бурхан амьд байгаа гэдгийг бүх дэлхийд гэрчилж байгаа. За энэ сэтгүүл дээр гарч байгаа хэсгийг уншаад өгье. Энэ зүгээр дайны талаарх сэтгүүл дээр гарсан хэсэг байгаа. За Израиль Арабын орнуудын хоорондын 6 өдрийн дайн. За энэ дээрээс харуул 1956 онд эхэлсэн ойрхот орнын 2 дугаар дайны дараа 1967 оны эхний хагас хүртэл Израиль болоод Арабын улсуудын хил орчмоор жижиг мөргөлдөөнүүд болж байв. Зэвсэглэгчдийн хувьд Израиль улс нь Араб улстай харьцуулахад илүү хүчирхэг байсан юм. Израиль нь Америкийн талаас үзүүлэх хүчтэй дэмжлэгийн үр дүнд Арабын эсрэг бодлогын арга хэмжээг авч байсан ба батлан хамгаалах салбарын бүтэц зохион байгуулалт нь хөл дээрээ зогссон байлаа гэсэн хэдий ч Арабын улсуудын зүгээс харахад Израилийн стратегийн бодлогын үр дүн тодорхой харагдахгүй байсаар 67 оны ойрхот орнодод 3 өдрийн дайн буюу 3 дугаар дайнд буюу 6 өдрийн дайнд татагтан орсон. Энэ дайнд Арабын хэдэн гинөө 12 улс нэгдсэн боловч Израилийг ялж чадаагүй.
үнэхээр гайхаж байгаа. Энэ Мосе Даян Жинжин байна. Ийм олон хүмүүс нийлээд байгаа хэрнээ. Ганц Израилийг ялж чадахгүйсэн шалтгаан нь Израилийн ард бурхан байгаа гэдгийг гэрчилж өгч байгаа. Мөн Библийн Йошуа номны 23:10 дээр ийм үг байгаа. Хамт уншийе. Та нарын бурхан эзэн та нарт амласан ёсороо та нарын төлөө тулалдаг нэгэн тул танаа нэг хүн 1000 хүнийг хөөж чаддаг. Бурхан өмнөөс нь тулалдаг гэсэн байгаа. Энэ Израилийн цэрэг болон дайсны олзлогдохстын солилцоо байгаа. 83 онд 6 хүнийг 4700 хүнээр сольж байсан. 84 онд бас 6 хүнээ 291 хүнээр. 85 онд 3 хүнээ 1150 хүнээр. Энэ дээр 96 онд 2 цэргийг 123 хүнээр, 2008 онд 2 цэргийг 200 хүнээр сольж байсан. За одоо ч гэсэн энэ Израиль нь Хамас бүлэглэлтэй одоо мөргөлдөөнтэй байгаа. Энэ дээрээс харуул Израилийн эрх баригчид Хамасыг газрын хөрснөөс арчина гэсэн мэдээ гарсан байгаа. 2023 оны 10 сарын 2-нд. Энэ дээрээс харуул энэ Исламын Хизбуллах бүлгэн Израильд цохилт өгч Америкийн нэгдсэн улсын тэнгисийн хөлөг Израиль туслахаар ирэв. Америк ерөнхийлөгч Байден Израилийг бүх талаар дэмжинэ гэдгээ мэдгдсэн байгаа. Хамгийн хүчирхэг цэрэнг айрамтай Америкийн нэгдсэн улс энэ Израильд туслана гэдгээ хамласан байна. Энэ чинээгээрээ бидний амьдарч байгаа цаг үед Израиль маш хүчирхэг улс болсон байгааг харж болно. За энэ дээр энэхүү бичлэг нь өнгөрсөн 10 сарын 1-нд Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 68 дугаар чуулган дээр хэлсэн үг байна. And privileged to stand here before you today representing the citizens of the state of Israel. We are an ancient people. Бид бол эртний үндэстэн, бидний төв Абрахам, nearly 4,000 years. Исаак мөн Яаковаар эхэлж Abraham, Isaac and Jacob. 4000 жил өнгөрчээ. We have journeyed through Бид их удаан time. аялсан. Бид их хүнд We've зовлон overcome the даван greatest of туулсан. adversities. And we reestablished Тэгээд бид бүрэн эрт Израиль улсыг өөрсдийн in өвөг our дээдсийн тууран ancestral дээр босгосон homeland, ба the land of Israel. тэр бол одоогийн Today, Израиль. our hope for the future is Бидний ирээдүй challenged by a nuclear цөмийн armed зэвсгээр Iran бүрэн зэвсгэлсэн that Ираны seeks үдэн our хатгалах destruction. гонд байна. But I want you to know Цаашдаа үргэлжийн хэвээр байхгүй. that wasn't always the case. Мэдээсэй гэж хүсэж байна. Some 2,500 years ago, the great Persian king Cyrus ended the Babylonian exile. Together, we've transformed a bludgeoned Jewish people, left for dead, into a vibrant, thriving nation, defending itself with the courage of modern Maccabees, developing limitless possibilities for the future. In our time, Бидний үед the Библийн biblical зөвнөл prophecies хэлсээр байна. are За энэ хүн бас энэ хэлж байгаа. Тэгвэл энэ бурхан байгаа гэдгийг мэдэж болох хамгийн тодорхой зүйл бол энэ хүү Израилийн түүх байгаа. Мөн Израилийн дахин сэргэлт. За энэ дээр энэ Америкийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө Израильчууд дээр очиод өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулсан хэсэг байгаа. Түүнийг бас хамтдаа үздэцгээе. To you today as a lifelong supporter and true friend of Israel. I came here to speak to you about where I stand on the future of American relations with our strategic ally, our unbreakable friendship, and our cultural brother, the only democracy in the Middle East, the State of Israel.
When I'm president, believe me, I will veto any attempt by the UN to impose its will on the Jewish state. It will be vetoed 100%. We will move the American embassy to the eternal capital of the Jewish people, Jerusalem. Энэ бол израильчуудын үнэхээр хүсэж исэн үг байсан. Нэг захтансан газар нь маачсан юм шиг болсон тийм үстэй. Яагаад гэхээр энэс өмнө Иерусалим нь олон улсын хот байсан. Маш маргаантай газар учраас. Гэтэл энэ Трамп 2018 онд Израилийн 70 жилийн ойгоор Иерусалимыг Израилийн нийслэл мөн болохыг аль биесээр хүлээн зөвшөөрдөг. Энэ чинээгээрээ Израиль одоо бидний амьдарч байгаа цаг үед маш их хүчрхэг улс төрийн хувьд ч тэр эдийн засгийн хувьд ч гэсэн хүчтэй улс болчихсон байгаа. За энэ дээр Исая номны 65-ыг уншийе. Чи хаарж сүрдэн гэрэлтэх бөгөөд далайн баялаг чинийх болж үндэснүүдийн хөрөнгө чамд ирэх учраа зүрхчин чичрэн баясна. Далайн баялаг та нарих болно. За Израиль сүнсэн тэнгисгч байдаг. Энэ сүнсэн тэнгисийн шавар нь имчилгээний болоод гоо сайхны өндөр ач холбогдолтой. Энэ шаврыг нь савнд хийгээд одоо зарж байгаа. Энэ сүнсэн тэнгисийн ус нь жирийн далаа уснаас бүр хэд дахин илүү шорог учраас загас амьдардаггүй. Энэ дээр энэ сүнсэн тэнгисийн баялаг нь Америк, Англи, Франц 3 улсын эд баялагаас их гэсэн байгаа. Яг л бурхан далайн баялаг та нарих болно гэсэн энэ үгийн дагуу тэр чигээрээ биелсэн. Мөн Израиль байгалийнхын 40%-ийг экспортлно гэсэн байгаа. Израилийн харалдаа байдаг энэ тэнгисээс маш хэмжээний байгалийн хий олборлогдож байгаа. За энэ сэтгүүл дээр Египтээр дамжуулан Европын холбоонд Израиль улс байгалийн хий нийлүүлнэ гэдэг мэдээлэл гарсан. Израильд маш хэмжээний баялаг байна. Библийн Дэд хууль 8-ын 17-18-ыг уншийе. Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинийг надад бий болгосон юм гэж чи зүрхэндээ хэлүүзээ. Харин эцэг өвгдөд чинь тангаргалсан өөрийнхөө гэрээг өнөөдөр их шиг батлахын тулд тэр чамд хөрөнгө чиний олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн бурхан эзнийг санагтун. Бурхан хэлж байна. Израильчууд мундагтаал ингэж баян болоод хөрөнгө цуглуулад байгаа юм бишээ. Түүний ард нь тэр чамд хөрөнгө чиний олох хүч чадал өгдөг. Бурхан байгаа гэдгийг хэлж байгаа. За бид хүн жинхэнэ бурхан бол ерөөлийг ч өгч чаддаг, хараалыг ч өгч чаддаг нэгэн бол жинхэнэ бурхан гэсэн. Израиль дуулуургүй байх үедээ аимшигтэй зовлон амссан. Мөн энэ дэлхийн төгсгөлд үнэхээр хүчрэг улс болсон байгааг хараад бид хүн үнэхээр энэ Израилийн ард амьд бурхан байна. Бурхан ажиллаж байна гэдгийг энэ үйл явдлаар дамжуулаад мэдэж авах боломжтой. Дэд хууль 28:12-ыг уншийе. Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивэхийн тулд эзэн чамд тэнгэрийн сайхан сан өмөргөө нээн, олон үндэст нь чамаас зээлнэ, харин чи зээлэхгүй. 3500 жилийн өмнө альцсан энэ үг одоо Израильд хэрхэн биелснийг шалгаж үзье. Энэ алдартай Forbes гэдэг сэтгүүл дээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалт байгаа. Тэгвэл энэ дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн энэ жагсаалтыг тэргүүлж байгаа эхний 10-нд нь ямар хүмүүс байгаа вэ гэхээр дандаа еврей хүмүүс байна. Мөн энэ алдартай дэлхийн брэндүүдийг та бүхэн зөндөө харж ирсэн байгаа. Бүгдээрээ еврей хүмүүс байгуулсан юм уу? Еврей хүмүүс эзэмшдэг. Дэлхийн Холливуд буюу кино ертөнцийг эзэлж байгаа хүмүүс бүгдээрээ еврей хүмүүс. Энэ хэн блэ? Стив Джобс, еврей хүн. Энэ Google-ийг бий болгосон хүмүүс ч гэсэн бүгдээрээ бас еврей хүмүүс байна. За тэгээд энэ Израилийн газар нутг нь Эзекиэл 36-гийн 34-ыг харуул хамт уншийе. Зилүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар гэж үзэгдэж байхын оронд хагалагдах болно. 35-ыг нь тэд энэ зилүүд газар нь Эдений цэцэрлэг адил болов. Хоосорсон зилүүд газрууд нурсан хотууд бэхлэгдэж
оршин суугчтай болов хэмээн. Хамтаа уншия. Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь эзэн би нурсан газруудыг барьж засан хоосорч үгэрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. Эзэн би үүнийг айлтсан, үүнийг үйлдэх болно. За, Израилийн газар нутг нь 1900 жилийн туршид хаягдаж, хоосорч эзгүй байсан байна. Энэ Марк Твен гэдэг хүн 1856 онд Галил нураас Иерусалим хүртэл 64 км газарт нэгч мод, нэгч хүн хараагүй гэж номдоо бичсэн байгаа. Энэ бичлэгийг үзье. Чулуурхаг байсан учраас 18 дугаар зууны сүүл хүртэл юу ч ургаагүй аж. Марк Твен 1850 онд Израильд ирж байсан байна. Тэрээр аялал хийсэн газрынхаа тухай тэмдэглэл хөтлсөн бөгөөд тухайн газрын эзгүүрэл хоосрал, юу ч ургаагүй улмаас атаршсан газрын тухай дурдан шүүрс алдсан байдаг ажээ. Левит 26-гийн 32 дээр нутгийг чинь зэлүүд болгох учир гэсэн амлалтын үг нь бодит байдал дээр биелэлээ болоход хичнээн боломжгүй байсныг мэдээгүй Израилийн газрын зургийг харах хэрэгтэй болдгоо. Учир нь эртний бүхий л зам нь Израилийг дайран өнгөрдөг ажээ. Өнгөрсөн 2000 жилийн туршид гарч ирсэн бүхий л эзэнт гүрнүүд Израильд хүмүүсийг сууршуулах гэж оролцсон байна. Бабилон, Перс, Меде, Грек, Ромын, Отман, Англи зэрэг бүх эзэнт гүрнүүд улсынхаа нөөц баялагаар дуслахыг хичээсэн боловч бүгд бүтлгүүтэж байлаа. Бүх газар нь үржин шимтэй эсвэл зэлүүд толсон. Үр жимс гаргадаг ч юм уу, үр жимс гаргадаггүй байх ёстойсэн. Гэтэл Израилийн газар нутгад бусад газруудаас огт өөр зарчим үйлчилж байдаг. Юудэчүүд эргэж ирвэл газар нь сэргэх болно гэсэн байна. Эсэгэл 36-гийн 8 дээр харагт он би чиний төлөө байгаа бөгөөд би чам руу эргэж чи хавлагдан тариалагдах бол. Ард түмэн дахин сэргэсний адил газар нутгийн ч гэсэн дахин сэргэсэн. Газар нутгийн юудэ үндэстэнд хариу үйлдэл үзүүлсэн гэсэн үг ээ. Газар нь өөрчлөгдсөн бус харин дахин сэргэсэн гэсэн үг юм. Тэдний нүдэнд нь гэрэл хийж эхэлсэн бөгөөд жимсгний хэдэн мянган жилийн турш харах аргагүй байсан тэр газарт цоо шин өнгө үзэмжийг цогцлоосон юм. Юудэчүүд дахин сэргэж газраа арчлан тордож, газар тариалангийн ажил хийж эхэлсэн билээ. Tending the soil and working the land once again. Энэ жинхэнэ амьд гайхамшиг байлаа. Эдгээр хүмүүс бүх амьдралынхаа туршид газар малтан усын шуудуу гаргана. Цөл газарт жинхэнэ баян бүрдийг бүтээн байгуулсан юм. Израилийн газар нутг нь Бурхны айлтсан үгийн дагуу зилүүд эзгүй хоосон байсан энэ газар оршин суугчтай болж хаглагдах болно. Эзэн би үүнийг айлтсан, үүнийг үйлдэх болно гэсэн энэ үгийн дагуу ийм байсан газар ийм болж өөрчлөгдсөн. Яг нэг газрын зургийг дахин сэрхийн өмнөх ба дахин сэргэсний дараахыг харьцуулсан зураг байна. Бурхны айлтсан үгийн дагуу Израилийн газар нутгийг дахин сэргэж оршин суугчтай болсон энэ байшин энд байна. Засмал зам тавьсан, замын хажуугаар мод тарьчихсан байгаа. Өмнө байсан дүр төрх байна. Өөр хүмүүс энэ газрыг сэргээн засах гэд болдоггүй. Харин Израильчууд ирсний дараа сэргэлсэн гэж байгаа. Эзекиэл 36-гийн 10-ыг уншия. Би чиний дээр хүмүүсийг Израилийн бүх гэрийг бүгдийг нь олшруулна. Хотууд оршин суугчтай болж балгасууд сэргээн баригдана. Энэ хотууд нь оршин суугчтай болно гэсэн болсон байна уу? Болсон байгаа. Балгаснууд сэргээн баригдана. Эзэн би үүнийг айлдсан учраас үүнийг үйлдэх болно. Бурхан эхлээд үгээ айлддаг, дараа нь айлдсан үгийнхаа дагуу үйлддэг нэгэн байгаа. Бурханд итгэнэ гэдэг нь Бурханы айлтсан үгэнд итгэж байгаа нь Бурханд итгэж байгаа хэрэг. Бурхан үгийнхээ дагуу үйлддэг зарчимтай. Энэ дээр дахин сэрхийн өмнөх зураг ба дахин сэргэсний дараах зураг байна. Оршин суугчтай болсон байна. Балгаснууд нь сэргээн баригдсан байна. Газар нутг нь дахин сэргэсэн байна. Энэ дээр дарсан зургийг харуул Израиль улс ялгараад үржин шимтэй
ногоон харагдаж байгаа бол өмнө хэсэгт байгаа Египт нь энхүү цүл хിവэрэ байгаа. За энэ бичлэгийг үзье. Хэдэн зууны туршид энэ бүс нутагт Батбэх үржил шимт усан үзмийн мод дүүрэн байлаа. Гэвч манай эртний 70 онд Иерусалим цайз нуран унснаар Ромчууд усан үзмийн моддыг үндсээр нь суглан Итали руу зөөжээ. 2000 орчим жилийн туршид энэ ууланд усан үзмийн цэцэрлэг байсангүй. Харин 1990 оны сүүл үеэс цөөн тооны юудэчүүд энэ газарт өөрчлөлт хийхээр ирсэн. Якуб Бак зэрэг хүмүүс. 2000 жилийн өмнөх Израиль нь эртний дэлхийд хамгийн дээд зэргийн усан үзмийн дарстай орн гэж алдаршиж байсан. Грек ромчууд хамгийн дээд зэргийн дарсыг худалдан авдаг байсан. Итали, Францаас биш энэ газар бол Израилаас шүү дээ. Гэвч 2000 жилийн туршид энэ газар цөл болсон. Ийм газарт ямар нэгэн зүйл ургаж үржүүлэх боломжгүй байлаа. Үнэн дээр олон хүн оролдож үзсэн ч амжилт олоогүй. Би Оросын холбооны улсад төрөөд 3 настайдаа Израильд ирсэн. Усан үзэм тариалж эхэлж байсан үеийг санаж байна. Бүхэл газар чулуурхаг, усан үзмийн мод суулгахын тулд чулуунуудыг нөхөлөх хэрэг гарч байсан. Бүгд л энэ бүтшгүй хэрэг гэж байлаа. Юу ч урахгүй. Энэ бол бидний ойлгошгүй хэрэг юм. Бид газрыг нь өөрчлөх юм уу? Шинэ хөрс авчраг. Өгсөн хүн амьлах шиг л газар өөрөөс иргэсэн. Миний хувьд Израиль нь бурхан оршиж одоо ч бидний ертөнцид ажиллаж байгаагийн хамгийн том нотлого. Илүү баттай нотлого олдохгүй. Би бол Якуб Бак, би бол Израиль. За, Израиль улс дахин сэргсэн, газар нутг нь бас дахин сэргсэн байна. Израилийн одоо ургасан цэцэг гадаад руу цэцэг мөн жимс ногоо экспортлдог. Еврей 4:12 уншия. Учир нь бурхны үг амьд өгөөд итгэвхтэй. Энэ бурхны үг нь амьд өгөөд итгэвхтэй гэсэн байгаа. Яг л айлтсан үг нь тэр чигээрээ биелэж байгааг нь хараад энэ бурхны үг нь тэр чигээрээ биелдэг гэдгийг харж болно. Энэ Монгол улсын гадаад харилцааны сайдаар мөнх хөргөл сайд ажиллаж байх үед Израиль улсад айлчлаад хөдөө аж ахуйн салбарт нь одоо израильчуудаас хүнсний ногоо тариалангийн услалтын туслын системийн аж ахуйтай танилцсан гэж байгаа. Яаж тэр цүл газрыг тийм гоё болгосон юм болоо гэд нөгөө хөдөө аж ахуйн салбар дээр Израильтай хамтарч ажилласан. Энд дээрээс харуул биотехнологи, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуй, цөлжилтийг сааруулах, ногоон байгууламжийн төлөвлөлт, усны нөөцийн менежмент, говь цөлийн бүс нутагт барилга байгууламж барих энэ талаар Израилаас суралцсан. Яаж ийм ногоон болгосон юм болоо? Ирээд бас хийжсэн ажил нь Улаанбаатарт ганц нэг шаланг явуулаад туслалцын услалтын туслын системийн аж ахуйг нэвтрүүлсэн хэр явцтай байгааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгвэл энэ Израилийн дахин сэргэлт нь ямар сургамж өгдөг вэ гэхээр Матай номны 24-ийн 32-оос 33-ыг хамтдаа уншийе. Одоо инжирийн модноос сургамж ав. Инжирийн модны мөчөр хэдийнэ зөөлөрч навчсаа дэлгэхэд 100 ойртсныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэх тун. За, инжирийн модноос сургамж аваа гэсэн байна. Инжирийн мод мөчрлөөд навчсаа дэлгэхийг харуул одоо 100 ойртсон байна гэдгийг та бүхэн мэддэгэ. Инжир мод нь Израилийг бэлэгддэг мод. Тэгвэл Израилийн ард түмэн 1900 жил дэлхий дээр тарж утраад үгсэн байсан юм шиг тэр Израиль нь дахин сэргээд тусгаар тогтнолоо зарлаад хүчрхэг улс болсныг хараад Есүсийн дахин ирэлт нь ойрхон байгаа гэдгийг мэдэрэй гэсэн байна. Хамтдаа энэ бичлэгийг үздэцгээе.
манай эртний 70 он Ромын эзэн түнээс болж сүрж энэ дэлхийгээс алга болсон гол. Түүнээс хойш 1900 жилийн туршид зовж зүдрэн гадуурхагдаж дөрвөн амьдарч байсан Израиль нь 1948 онд тусгаар тогтносон улсаа байгуулав. 1900 жилийн дараа биелсэн гайхамшиг мэд тусгаар тогтнол. Хүн төрлөختний түүхээс хайгаад олдошгүй. Израилийн энэ түүхийг дэлхий гайхамшиг хэмээн нэрлэв. Дэлхийн түүх нь нэг улс бусдаж алга болоод 2000 жилийн дараа дахин улсаа байгуулсан яриа байдаг. Шашинтан шашингүй үзэлтнээс үл хамааран Израилийн тусгаар тогтнолыг гайхамшиг гэж нэрлэдэг. 19-р зууны сүүлээрх еврейчүүдийн хавчлага ба аллага дэлхийн 1-2 дугаар дайн мөн түүхийн хувьд бий болох боломж дэндүү байгаагаас огтхонч хамааралгүйгээр өдий хүртэл ийм үйл явдал дэлхийн түүхэнд байдаггүй юм. Одоо инженерийн модноос сургаалт зөвлөлийг сурч ав. Инженер модны мөчөрийг хэдийнэ зөөлөвч навчаа тулзгалуулахад 100 ойртчээ гэдгийг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэдэгтэн. Ромаар дамжуулан Израиль мөхөх болно гэсэн тэр зөвнөлийг биелүүлсэн бурхан. Танамсаргыг их үйл явдлуудаар дамжуулан Израиль дахин сэргэнэ гэсэн зөвнөлийг биелүүллээ. Гэхдээ яагаад бурхан Израилийг сүрүүлэн дахин тусгаар тогтноолсон бэ? Тэр бол Израиль улс сүрээ дахин тусгаар тогтнох цаг үе. Тэр үе бол Есүсийн дахин ирэх цаг үе учраас юм. Есүс дахин ирэх цаг үе. Хүний хүү ойлтон хаалганы өмнө ирэх цаг үеийг мэдүүлэхийн тулд инжир модны сургаалт зөвлөлийг суралц хэмээн Израилийн түүхийг хөдөлгөж байсан юм. 1948 он Венгрийн туслаар тогтнолын тунхаглал нь энгийн нэг Израилийн тунхаглал биш байлаа. Тэр бол дахин ирэх Христийг бүх дэлхийд мэдүүлсэн Бурхны бүрэн дуу байлаа. Есүс Бэтлехемээс төрнө гэсэн зөвнөлийг биелүүлэхийн тулд хүн амын тоолгыг зарлан бүх улсыг хөдөлгсөн шиг 1948 он Есүсийн дахин ирэх цаг үеийг мэдүүлэхийн тулд Бурхан Израилийн тусгаар тогтнолоор дамжуулан бүх дэлхийн түүхийг хөдөлгсөн юм аа. За. Энэ Израилийн дахин сэргэлт нь Есүсийн дахин ирэхийн өмнөх хамгийн том шинж тэмдэг байгаа. 2000 жилийн өмнө загалмаа дээр цовдлогдож өгөхөд 3 хоногийн дараа дахин амьсан тэр Есүс энэ ертөнцийн төгсгөл дахин ирэх болно гэсэн байгаа. Тэгээд тэр дахин ирэхийн өмнө ямар шинж тэмдэг байх вэ? Түүнийг асуусан хамгийн том шинж тэмдэг бол Израилийн тусгаар тогтнол байна. За бүгдээрээ түр дасгал хий. За гараа бариад урагшаага. За урагшаа. За хашаа. За баруун тишээ. Зүүн тишээ. За мөрөө хойшоо эргүүлье. 1 2 3. За урагшаага. За одоо баруун талдаа байгаа хүнд бас мөрийг бариад өгөөрэй. Баруун зүүн талдаа байгаа хүний массаж хийж өгөөд. За эсрэгээрээ зүүн талдаа байгаа хүнд массаж хийж өгөө. Суугаа сонсохоор хэцүү байгаа үстэй.
За бүгдээ одоо алга ташцгаая. За бэлдээд за 3 удаа. За үнэхээр сайн сонсож байна. За семинар минь одоо яг талдаа орсон. За дахиад 1 удаа ташъя. За миний хэлсэн тооноос нэгийг хасаад ташаараа. За 4 удаа. Нэгийг хасаад таашин тийм ээ. За анхааралтай сонсоосоо гэж хүсэж байна. Хамтдаа Матай номны 24-ийн 3 дугаар ишлэгийг уншъя. Түүнийг чидүүн ууланд сууж байхад шавнар нь хідүүлэхнээ түүн дээр ирж энэ нь хизээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд. Шавнар нь Есүс эзэн дээр ирээд аминчлан асуусан зүйл байгаа. Таны залрал болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэн. Матай 24-ийн 4-5-ыг уншъя. Есүс хариуд нь хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вэ? Болгоомжил. Учир нь олноороо Христ бол би байгаа юм хэмээн нэрээр минь нэрж олныг төөрөлдүүлнэ. Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вэ? Учир нь олон хүмүүс Христ буюу аврагч бол би байгаа юм хэмээн нэрээр минь ирж гисэн байна. Есүсийн нэрээр ирж олныг төөрөлдүүлнэ гэсэн байна. За энэ дэлхий дээр алдартай хүмүүс бол энэ 4 хүн байгаа. Сократ, Есүс, Будда, Күнз. Гэтэл би дахин ирсэн Сократ байна гэсэн хүн байгаа юу? Би дахин ирсэн Будда байна гэдэг хүн сонсч байсан уу? Тийм хүн байхгүй. Дандаа Есүсийн нэрээр ирдэг байна. Би дахин ирсэн Есүс байна гэж. Яагаад тэгэхээр Есүс жинхэнэ аврагч учраас, жинхэнэ бурхан учраас. За гэтэл бидний амьдарч байгаа цаг үед өөрийгөө Есүс гэдэг хүмүүс их олон байгаа. За энэ хүн юм бэ гэхээр Мөн Сомьён гэдэг хүн байгаа. Энэ хүн бас өөрийгөө бурхан гэж нэрлэж байсан. Тэгээ энэ хүний оршуулах ёслол нь болж байна. Их хүн өөд болчихсон. Энэ дээр Ив нэгдлийн сүмийг үндэслэх Самьон мөн 92 наснда таалалт өгслөө гэсэн байгаа. Энэ дахин ирсэн Есүс мөн болов биш болов? Биш байгаа. За түүний дараа энэ Орсын Есүс Сергей Дроп гэдэг хүн замын цагтаа байж байгаад нэг өдөр би ч одоо Есүс үжээж юун замын цагтаа хийж яадаг вүлээ гэд Есүс болоод явсан. Мөн болов биш болов? Биш шүү дээ тийм ээ. Зүгээр цагаан овц өмсөөл үсээ ургуулж хараад Есүс болчтой юм гэж байхгүй. За өөр инээдтэй энэ Баризлийн Есүс байгаа. Бас л үсээ буржилгаал урт ургуулчихсан цагаан өмрөг өмсөөд. Тэгэл би чи энэ загалмаа дээр 2000 жилийн өмнө цавдлагдаж өгсөн байхгүй юу гэж явж байна. Мөн үү биш үү? Энэ бас биш. За түүний дараа энэ Ансаун гэдэг хүн өөрийгөө Христ гэж байж байгаад энэ хүн бас өгсөн. Тэгээ өөхтэй өхөр бууга тавина гэж өөхтэй эхнэрээ ээж бурхан гэж хэлсэн. Тэгээ энэ Чангилжаа гэдэг хүн өөрийгөө ээж бурхан гэж байгаа. Тэгээ энэ хүнд итгээд агаа явж байгаа хүмүүсийг харах юм бол Монгол хүн ч гэсэн энэ дотор нь цогчоо. Библийг сайн мэдэхгүй болвол хууртнаа, болгоомжлоорой гэсэн байгаа. Энэ шин тэнгэр газар гэж юу вэ? Ийм анхи гэдэг энэ хүн бас өөрийгөө дахин ирсэн Есүс. Мөн Таиланд Есүс баг. Таиландд хүртэл байна. Бас Хятадд хүртэл байгаа. Ян Хямбин гэдэг энэ нэмэгтэй төгс хүчит бурхны чуулган зүүнний аян гэж нэрлэдэг. Онлайнаар нэлийн эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг. За энэ дээр энэ Библийг Дэ Байбл гэдэг. Яагаад энэ Библи гэдгийн өмнө Дэ гэдэг ухтар авдаг вэ гэхээр энэ дэлхий дээр цор ганц байдаг зүйлийн өмнө Дэ гэдэг ухтар авдаг. Дэ сан нар хорвоод ганц байгаа. Дэ мөн сар хорвоо дээр ганц байгаа. Дэ Байбл хорвоо дээр цор ганц бурхны үг бол Библи гэсэн. Гэтэл энэ хүн энэ хятад эмэгтэйгийн хэлсэн үгийг л бурхны үг гэж уншдаг. Ийм олон ном биччихсэн. За энэ бурхны үг гэж ярьж байгаа. Тэгээ Библийн Илчилт номны 22-ийн 18-ыг уншийе. Энэхүү номын иш үзүүлгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна.
хэн нэг нь эдгэрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Библийн хамгийн сүүлд нь Бурхан энэхүү хэлсэн байгаа. Энэ Библиэлд нэмэх юм байхгүй. Нэмэх юм бол Бурхан тэр гамшгуудыг нэмэх болно гэсэн. Гэтэл энэ Есүс ирэхийн өмнө ийм хүмүүс олноороо гарч ирнэ гэсэн байгаа. За мөн энэ хүн өөрийгөө төгс гэгэрсэн их багш Чанха гэж хэлдэг. Сүйтэй цай уухгүй, цагаан идэ идэхгүй, мах идэхгүй байх юм бол деваажинд очноо гэж хүмүүсийг хуурж байгаа. За мөн сүүлийн үед энэ Юмжир дулам гэх тий Ши Жинпинд хатуухан үг хэллээ. За би говалтаар газар хөдлөлт явууллаа гэдэл айлгаад байгаа. Яагаад ийм зүйл байгаа вэ гэхээр энэ хувцас ч гэсэн жинхэнэ Adidas брэнд байх юм бол Adidas жоохон өөрчлөлтсөн байна. Nike ч гэсэн жинхэнэ ориг Nike байгаа Like, Hike. Тэгвэл ориг олон байна гэдэг чинь хуурамч олон байна гэдэг чинь ориг нь байгаа юу байхгүй юу? Жинхэнэ байгаа гэсэн үг. За тэгвэл ориг хуурамч хоёрыг яаж ялгах вэ? Эхэндээ бол ялгагдаггүй тийм биз дээ. Ориг Nike-ийн хувцас дээр хулих хятадын хувцас ч гэсэн эхэндээ ялгагдаггүй. Тэгээ нэг хэдэн сар өмсөө цаг хугацаа өнгөрөх юм бол хулихан дороо урагдаад юм уу майжгаад унчихдаг. Харин оргууд нь бол яг байж идэг тийм биз дээ. Түүнтэй адилхан энэ буруу урсгалч гэсэн адилхан хэсэг бол бужигнуулдаг. За энэ мөн бол 2000 оны ихээр бужигнуулж байсан. Одоо байхгүй. Энэ ээж бурхны сүм ч гэсэн 2010 оны үед нэлээд бужигнуулж байсан. Гэтэ одоо тэгээ намжчихсан байгаа. Ийм анхий ч гэсэн ковидын үед нэлээд бужигнуулж байсан. Бас л одоо намжчихсан байгаа. Ян хямбын ч гэсэн онлайнаар нэлээд бужигнуулж байсан. Одоо намжчихсан. Жинхэнэ ба хуурамчи ялгаа юу гэхээр цаг хугацаа өнгөрөх юм бол гараад ирдэг баг. Эхэндээ бол яг адилхан байдаг. Тэгээ жинхэнэ нь бол жинхэнэ итгэлтэй хүн яадаг вэ гэхээр цаг хугацаа өнгөрсөн ч тэр итгэл нь хувирдаггүй удаан явдаг баг. За тэгэхээр ийм зүйлсүүд олон гарч ирэх юм бол Есүсийн дахин ирэх нь ойрхон байна гэсэн байгаа. Энэ дээр Матай 7:15-ыг уншийе. Хоньны айрс нүмрэн та нар дээр ирэх хуурамч исүүдүүлэгчдээс болгоомжлох тун. Дотроо харин тэд хомхой чоннууд юм аа. Хальт арах юм бол яг л тэнгэр илт шиг. Яг л зөв юм яриад байгаа юм шиг. Гэхдээ дотроо хомхой чоннууд гэсэн байна. Бас ийм хүмүүс байдаг тийм ээ. Хоёрдугаар Петр 2:2-ыг хамтдаа уншийе. Тэднээс болж үнний зам муугар хилүүлэх болно. Хүмүүс сайн мэдээ тараах дээр хүмүүс нөгөө аав намайг ашиглаач гэдэг орилоод идэг нөхдүүд юм уу гэж өгөөддөг байгаа. Үгүй ээ манаас юм тэгдэггүй маа. Библиэс л заадаг аа. Библийг л сурах хэрэгтэй гэж хэлдэг. Ийм хүмүүс гарч ирнэ. За энэ дээр энэ Далай ламын хэлсэн үгийг бас хамтдаа сонсъё. Гэхдээ манайд тэгж боддог хүмүүс харин байдаг. Буруу муу муухай юм хийчихэд сүмд очиж мөргөл үйлдэн мөнгөөр өргөл өгч өршөөл инэрлэх хүсдэг. Ийм зүйл Бурхны сургаалд байж болох уу? Яаж байж болох вэ? Бурхны шашинд бүхнийг бүтээгч гэсэн ойлголт байдгүй. Буддаа бол зөвхөн багш. Буддаа биднийг зааж сурган сэтгэл оюуны амар амгаланг яаж олох тухай заадаг. Нэгэнт бүтээгч биш болохоор Буддаа бидний үлийг өршөөхгүй. За, Буддаа бидний үлийг өршөөнө гэнэ үү, өршөөхгүй гэнэ үү? Буддаа бидний үлийг өршөөхгүй. Бид нарыг аварч чадна гэсэн үг чадахгүй гэсэн үг. Бид нарыг аварч чадахгүй гэсэн үг. Нэг талаасаа энэ Далай лам нийн үгүй хүн байгаа өстэй. Бүтээгч биш учраас бидний үлийг өршөөж аварч чадахгүй.
Бид нэр буян ном их хийгээд ивэл Деважинд очиж чадах болов? Чадахгүй. Тийм учраас Есүс эзэн ингэж хэлсэн байна, хамт уншия. Есүс би бол зам, үнэн, амь. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Хүн аврагдаж болох цор ганц арга бол Есүс гэсэн байна. Үүс 4:12-ыг уншия. Өөр хинийч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр Тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв. Есүсээс өөр аврагдаж болох нэр Тэнгэрийн доор байгаа хүмүүст өгөгдөөгүй гэж байна. Матай номны 15:14-ыг уншия. Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохордоо газарчилбал хоёул нүхэн дунах болно гэхэд. Тэднийг орхи. Тэр бол сохруудын сохор удирдагч юм аа. Сохор нь сохроо газарчилбал хоёулаа нүхэн дунах болно. Өөрөө Деважинд очих замыг мэдэхгүй хүн дагуулвал яах вэ? Дагуулж байгаа нь ч тэр дагж байгаа нь тэр хамтдаа там руу орно гэсэн. Тийм учраас энэ шашны тал дээр бид өхөн үнэхээр нухацтай. Энэ яг жинхэнэ мөн үү? Түүнийг нь шалгаад жинхэнэ аврагч Есүсийг Бурхны үгийн дагуу зөв тодорхой мэдээд хүлээж аваад аврагдах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ийм олон хуурамч иш үзүүлэгчд гарч ирсэн нь Есүсийн дахин ирэх нь ойрхон байгаа гэсэн үг. Есүс дахин ирэх юм бол юу болох вэ? Энэ хуурамч хүмүүс шиг ингээ явна гээгүй. Тэрээр Тэнгэрт ирнэ гэсэн байгаа. Есүсийн дахин ирэх үед юу болох талаар жоохон байж байгаа сурна. Түүний дараа Матай 24:6-7 уншия. Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсно. Бүүц очорд тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстнийхээ эсрэг хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлэн хийгээд газар хөдлөлт болно. За хэлж байна. Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсно. Тэдгээр нь болох учиртай гэж хэлсэн байна. За бидний үед болж байгаа зүйл Орос Украины хооронд дайн эхэлчихсэн. Украины 4 хүчит удахгүй 5 сая хүрнэ гэсэн байна. Украинд 55 улсын иргэд Оросын эсрэг тулалдаж байна гэсэн байна. Энэ 2023 оны 10 сарын 8-ны мэдээ байна. Израильд дайн эхэлснийг зарлаа өгсөн. 2023 оны 11 сарын 1-ний мэдээ Газийн зурвасын нөхцөл байдал маш хүнд байна. Хамас бүлэглэл Путинд талархал илэрхийлэх гэсэн байгаа. Израиль руу дайрсан Хамас бүлэглэл Путинд талархал илэрхийлсэн байна. Украины удирдагч Зеленский еврей хүн Оросдоо Путинтэй тулдаж байгаа. Хамас бүлэглэлийг Путин дэмждэг байгаа. Тэгэхээр энэ дайн дэлхийн төгсгөлийн дайны дохио гэсэн үг. Энэ дайн ингэсгээд намжичж болно. Энэ дайн олон улсуудыг хамраад улам илүү олныг хамарчих юм бол 3 дугаар дайн болчих магадгүй гэсэн. Тэгээ Библиэлд дэлхийн төгсгөлийн дайн Орос, Израилийн хооронд болох болно гэдэг үг аль хэдийн Библийн Эзекиэл номдэр зөвнөгчсөн байгаа. Энэ дайн даамжирсаар байгаад Орос, Израиль, Америк татагдаад ороод ирэх юм бол дэлхийн төгсгөлийн дайн болно. Гэтэл тэр дайн гарахаас өмнө Есүс Христ ирэх болно гэсэн байна. Тэгвэл бид бүгдээ амьдарч байгаа цаг үе Библийн дагуу авч үзэх юм бол үнэхээр дэлхийн төгсгөлийн цаг үе мөн гэсэн үг. Гэхдээ энэ дайн ингэсгээд намжих юм бол Бурхан аврагдах боломжийг дахиад жоохон өгж үж болох юм. Юу болохыг нь хэлж мэдэхгүй. Түүний дараа өлсгөлөн гэсэн байгаа. Өлсгөлөн. Дэлхийн төгсгөл ойртох юм бол өлсгөлөн газар авна гэсэн. Энэ мэдэн дээр дэлхий дээр 45 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэсэн байна. Энэ дээр өлсөж буй Венесуэл гэсэн байна. Бид нэр энэ гэрээ шатаан байн үздэг байсан нэг алдартай халтар царайт киноны Венесуэл болсон. Хэн блэ? Стерлита билүү? Мегал англ билүү? Мегал маань өлсцэн явж байгаа байх нь. За энэ мэдээг хамтдаа үзцгээе.
쓰레기차에 달려들어 버려진 음식물을 주워 담는 사람들. Огны машиныг зогсоож хоолны 촬영된 үлдэгт 이 түүж байгаа. 영상은 세계인들을 충격에 Барзилусаас 빠뜨렸습니다. бэлтгэсэн энэ нэвтрүүлэг дэлхийг бүхэлд нь цочрооссон. 버려진 동물 사체를 챙기기 Амтны 위해 수거 хаягдал сэгийг 차량을 атсан 멈춰 машин дээр 세우기도 합니다. цугларсан хүмүүс 비누나 윤활유를 만드는 데 энэ 쓰이거나 саван 그대로 хөдөлгүүрийн 버려지는 тусны түүхийг 동물의 болох юм 뼈와 уу? 찌꺼기들이지만 шууд хайдаг амтны өөх тус 이들에게는 ясаарс 굶주린 배를 боловч 채울 수 있는 귀중한 эдгээр хүмүүс 식량입니다. тоосон хотоодыг нь баахан ч гэсэн дүүрэх ховорхон хүнсэн. Эднийг авч яваад хэрхэн ашигладаг вэ? Давсаар амталж хэргэлдэг юм уу? Гэр бүлдээ тусалж чаддаг. Маш сайхан хүмүүс. Өмнө нь бол 1, 2, 3 хүн л энэ машиныг зогсоож хог авдаг байсан. Одоо маш олон хүн. COVID-19 тар тахлаас илүү их үлсэлд үхэж байгаа олон хүн байна. Энэ дэлхий дээр өсөглөн улам газар авж байна. Энэ Европ тэгтсэн дайн ба хүнсний хямрал нүрлэх магадлалтай гэсэн байна. Украины үр тариагүй ертөнц хүнсний хямрал даамжирж байна. Герман улс хүнсний хомсдолд орж болцсошгүй гэв. Сомалийн өлсгөлөн хүмүүнлэгийн гамшигын хэмжээнд хүрлээ гэсэн байна. Дэлхийд даяар өлсгөлөн маш ноцтой хэмжээнд байгаа. Into the bush in northern Uganda in 2007. They were starving and afflicted with polio. They could not walk. 자, энэ дэлхий гарцаагүй Есүс ирэхийн өмнө өсөглөн гэсэн байгаа шүү дээ. Өсөглөн гэж гарч байгаа. Энэ дээр энэ улсын мөнгө нь ийм их мөнгө байгаа хэрнээ хитгэн лов. Ийм их мөнгө байгаа хэрнээ ганцхан дахианы гоо. Ийм их мөнгө байгаа хэрнээ ганц нойлын цаас. Мөнгөнийх нь үнцийг нунаад эдийн засаг нь хүндэрч байгаа. Монгол ч гэсэн ганц $100 Монгол мөнгөөр одоо шилжүүлэх юм бол ийм их мөнгө болж байгаа. Энэ дээр дэлхийн хүнсний үн сүүлийн 10 жилийн дээд зэгтээ хүрлээ. Библийн илчил 6-гийн 6 дээр хэмжүүр буудайн 1 динар, 3 хэмжүүр 10-айн 1 динар болно. Тос болон дарсыг бүүс үүтэг гэж 4 амтны дундаас гарах мэт дууг би сонсов. Энэ дэлхийн төгсгөл ойртох юм бол өлсгөлөн улам ноцтой хэмжээнд хүрнэ. Хүн өглөөнөөс орой хүртэл үхтлээ хөдөлмөрлөж байж маргааш идэх хоолныхоо мөнгийг арай чамаа олохоор тийм цаг үе ирнэ гэж байгаа. За түүний дараа энэ үгэн дээрээс харуул өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно гэсэн байгаа. Газар хөдлөлт. За тэгвэл энэ 2023 оны 2 сарын 6-нд Туркийн газар хөдлөлт. Туркид 6.7 магнитын хүчтэй аимшигтай том газар хөдлөлт болсон. Маш олон байшин барилгууд нурсан. Энэ газар хөдлөлтийн давтамж ба хүч нь улам нэмэгдэж байгаа. Туркийн газар хөдлөлт ба аавын хайр гэсэн байна. Гэртээ ирсэн гэрийнх нь бүгд энэ доор дарагдцсан. Хайртай охиныхоо гарнаас нь бариад байж байгаа. Охин нь унтаж байгаад тэр чигтээ дарагдчихсан. Энэ дээр дэлхий тэр чигтээ чичирхийлж байна. Туркд 7.8 баалын хүчтэй, Израильд 2.9, Кипр 4.5, Ливан 4.3, Лив, Сир, Ирак, Грузин, Армен, Тайвань, Индонез, Казахстан маш олон газар хөдлөлт байгаа. Энэ дээр Монгол улс бүртгэгдсэн газар хөдлөлтийг 2011-ээс 2022 оны их статистик байна. 2020 оны хүртэл харьцангуй газар хөдлөлтийн давтамж тоо бага байсан. 2021 оноос эхлээд Монгол улсын газар хөдлөлтийн тоо давтамж огцон нэмэгдсэн байгааг харж байна. Ууганбаяр хурандаа тийм ээ. Бүгдээрээ тань нэстэй ковидын үеэр сүүлийн үеийн статистикаас харахад манай улсад газар хөдлөлтийн идэвхжил 20-с 30 дахин нэмэгдсэн гэж байгаа. Асар хүчтэй газар хөдлөлт дэлхий хагарч бутарж байна. 2022 оны 10 сарын 14-нд байгаль нуур орчимд 6 магнитын хүчтэй газар хөдлөлт болсон. Хөвсгөлд бас Эренчин лүм сумаас зүүн зүгт хүчтэй газар хөдлөжээ.
Төв аймагт газар хөдөлж, Улаанбаатарт Чичирхийлд мэдэгдсэн, Увсад газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн мэдээ улам нэмэгдсээр байгаа. Яагаад вэ гэхээр Исая 24:19-20-ыг уншийе. Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй ганхна. Дэлхий архичин шиг гуйвж, овоохоо шиг дайвалзна. Учир нь гэмт үйлдэл нь улам хүнд болж байгаа тул тэр унаж дахин хизээч үл босноо. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн гим нүгэл нь улам их болж байгаа учраас газар хагарч, бутар нь эвдэрж байна гэсэн байгаа. Илчилт номны 11:13 дээр хамт уншийе. Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж хотын 11 нь нурлаа. Газар хөдлөлтөнд 7,000 хүн өгсөн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж Тэнгэрийн бурханд алдрыг өргөв. Дэлхийн төгсгөл ойртох чинээгээр хүчтэй газар хөдлөлтүүд нэмэгдэх болно гэсэн байна. Мөн Библийн Илчлэл номны 6-гийн 8 дээр гарсан үгийг хамтдаа уншийе. Харагтун би зэгэл ногоон морийг харлаа. Түүнийг унсан нэгний нэрийг үхэл гэдэг бөгөөд үхсний орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн 4/1-ийг илд өлсгөлөн тахал газрын зэрлэг араатнуудаар хөнөөх эрх мэдэл тэдэнд өгдөв. Энэ дээр илд өлсгөлөн тахал гэж байна. Энэ нь англи библиэлд pestilence буюу COVID-19 pestilence. Энэ дунд ковидоор хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүс ч байж магадгүй. Ямар ч байсан ковидыг даваад гарчлаа. Гэтэл ирээдүйд хүн төрөлхтний хамгийн их нас баралт бол халдварт өвчин бөгөөд биднийг хоосруулж чадах зүйл гэсэн байгаа. Энэ дээр хүн төрөлхтөн рүү илүү хурдтай довтлох мутацлагдсан COVID-19. Ковид дуусаагүй. Одоо ч гэсэн халдвар авч байгаа хүмүүс байгаа. Үргэлжилж байгаа. Билл Гейтс дараагийн халдварт өвчин бүрч илүү хүчтэй, аимшигтай үхэл түрэх аюултай. Бүгдээр айж байсан тийм биз дээ. Яагаад айж байгаа вэ гэхээр шинээр халдварт өвчөнд игдэх юм бол ангаахын хүн төрлөختөн эмчлэх аргаа мэддэггүй учраас халдварт өвчнөөс тэгтлээ байдаг. Нүдэн дээр нь огцон биеийн муудаад үхэж байгааг харсан хэрнээ ямар ч арга хэмжээ авч чадахгүй хүн төрлөختөн айж байгаа. Аль ухаанд гарлаа гэх үед л Монгол улс орж ирээгүй байх үед л хилээ хаагаал боо юм болж ирсэн тийм биз дээ. Нэг мөө Франц нөхрийг явсан маршрутыг нь тогтоогоод л боо юм болсон биз дээ. Улаанбаатарын нэг тээврийн жолооч бас хойно сэлэнгээс орж ирээд хотод очиод ямар буудлаар хинтээ уулзж байсан бүгдийг нь гаргаад ирсэн. Одоо бүгдээ ковидын үед ямар байснаа мартсан байна. Энэ дээр COVID-19 бүх дэлхий дээр тарахад ердөө 3 сар л хангалттай байсан. 3 сарын дотор дэлхий дээр тарсан дэлхий айж байсан. Энэ итгэх ковидээр өгсөн хүмүүсээ оршуулж дийлэхгүй шатааж байсан. Үнэхээр аимшигтай зүйл. Энэ бол дэлхийн төгсгөл ойрхон байгаа гэдгийг бид бүхэнд анхааруулсан үйл явдал байгаа. Ойрхон байгаа. Матай 24:12-ыг уншийе. Ёс бус явдал өснөөс болж олонхын хайр хүрнэ. Дэлхийн төгсгөл ойртох юм бол ёс бус явдал өснө гэж байна. Бидний амьдарч байгаа цаг үеийн мэдээ харах юм бол үнэхээр ёс бус гэмт хэрэг их гарч байгаа. 6 настай охиныг хойд аав нь бэлгийн дарамт үзүүлдэг байжээ. Өнгөрсөн яг нэг сарын өмнө тийм үстэй 2023 оны 10 сарын 3-нд энэ 12 настай хөөрхөн охиныг хүчнэд хөнөөсөн чигшүүртэй гэмт хэрэг гарсан. Бид нэр амархан мартчихдаг. Энэ байна. Тэр хөөрхөн 12 настай охиныг хүчнэд алсан алуурчин чигшүүртэй. Тэгвэл та хүн бодоод үзтээ. Хүчндүүлээд амиа алдсан энэ хөөрхийн охин ч үхэл дуусна. Энийг хүчндэж алсан энэ жигшүүртэй гэмтэн ч гэсэн үхэл дуусна гэвэл та бүхэнд шудраг байна уу, шудраг ус байна уу? Дэндүү шудраг ус байгаа биз дээ. Би энэ нөхрийг харчаад надад энэ үг санаанд орсон. Илчил 21:8-ыг уншийе. Жигшүүрт, алуурчд, завхай хүмүүст оногдох хувь нь 2 дахь үхэл буюу хүхэр галаар шатаж буй нуурт байна. Ингэж үний санаа амарч байгаа биз дээ. Жигшүүрт хүмүүс, алуурчд,
завхаа хүмүүсээ там байгаа. Жинхэнэ бурхны шударгшуулт байгаа. Энэ гурван хөөрхөн хүүхэд ч гэсэн алга болоод одоо хүртэл олдоог байна. Ээж аав нь хайгаад цөхрөнгөө бараад бүр хөксөрцөн байгаа. Ийм ёс бус явдал бидний амьдарч байгаа үед маш ихээр өссөн. Бидний эргэн тойронд бий болж байгаа зүйл. Тийм биз дээ? Алга болсон хүмүүс олдоог байна. 2 дугаар Тимот 3:1-4 уншия. Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, бардам их зантай, доромжлогч, эцэг ихтэй дуулуургүй, үл талархагч, ариун бус сэтгэлгүй, эвлэрдгүй, гүтгэгч, бие хяндгүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, бие тоодог. Бурхныг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. Бидний амьдарч байгаа цаг үе. Хүмүүс ийм болно. Тийм учраас Бурхны шийтгэлийн ертөнцийн буунаа гэсэн байгаа. Новагийн үеэр яага болсон бэ гэхээр яг л адилхан эзэн дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмжих бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу мухасныг хараад өөрөө хүний газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. Новагийн үеийн өмнөх хүмүүсийн дүр төрх ба бид үгдээ амьдарч байгаа хүмүүсийн дүр төрх нь адилхан болсон байна. Энэ нь Бурхны шийтгэл буух цаг ойртож байна гэсэн. Түүний дараа энэ Ром 1:26-аас уншия. Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтаа зөндөнд орхиж тэдний эмэгтэйчүүдч бэлгийн төрөлх харьцааг төрлөх бусаар солилцоожээ. Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлтэд шатаж эрчүүдтэйгээ ичгүр зүйлийг үлдэж өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөө хүртэж байна. Ижил хүүснүүд Герман улс 3 дахь хүүсийг хүлээн зөвшөөрлөө. Энэ дээр Австралид ижил хүүстэнтэйгээ гэрлэхийг хуулиар зөвшөөрөх болжээ. Энэ ертөнцийн гим нүглэр дүүрээд ялзарж байгаа учраас төгсгөл нь ойртож байгаа. Бурхны шийтгэлийг амсахад бэлэн болсон. Өнөөдөр Тайвань улс Азад анх удаа ижил хүүстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрлөө. Монголд ч гэсэн байгаа. Баян зүрх дүүрэгт ижил хүүстэн эрэхтэй хөрш айлынхаа эмэгтэй биш залууг хүчнэджээ гэсэн байгаа. Өсвөр үеийнхний дунд доохын тархац 10 жилийн дотор 4 дахин нэмэгдсэн. Доохтой хүмүүс бидний эргэн тойронд байгаа юу байхгүй? Зөндөө байгаа. Тэр хүмүүс би доохтой гэж зарлаад явах уу? Тэр нуугаад явна. Түүний дараа Матай 24:14 уншия. Хаанчлын хүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчил болно. Тэгтэл төгсгөл ирнэ. Энэ сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдана. Бидний амьдарч байгаа үед Библи 3324 хэлээр орчуулагдсан. Дэлхийд даяар тунхаглагдсан байна. Бурхан бүх хүмүүст Бурханыг мэдэж аврагдах боломжийг өгж байгаа. Энэ манай сүмд ирээд энэ Библийн семинар сонссон хүмүүст хариуцлага байх болов байхгүй болов? Энд ирээд Бурхан байгаа гэдгийг олон баримт нотлохоогоор хараад сонссон хэрнээ энийг сонсоогүй юм шиг, мэдээгүй юм шиг. Яг л Бурханыг мэдхийн өмнөх дүр төрхөөрөө амьдарч байлаа. Зүгээр болов зүгээр биш болов? Мөс энэ ерөөсөө зүгээр биш байгаа. Бурханыг баттаа мэдж авсан болвол энэ үг рүү анхаарлаа хандуулаад ирэх ёстой. Хариуцлага нь байгаа. Аврагдах ёстой. Зөвхөн семинараар сүмд ирдэг хүмүүс ч байдаг. Байнга ийм семинар болдог. Би энийг чи мэддэг. Тэгсэн хэрнээ гимшиж эргэж аврагдаагүй хүмүүс байгаа. Хариуцлага байдаг хүмүүсээ. Бурхны ирэх нь ойртож байгаа. Түүний дараа Еврэ 1:10-12 уншия. Бас эзэн та ихэнд дэлхийг суйрлуулсан. Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ. Тэд мөхөх боловч та үлдэнэ. Тэд бүгд хувцас адил илэгдэнэ. Энэ дэлхийн төгсгөл ойртох юм бол энэ байгаль дэлхий
хувцас адил илэгдэнэ гэсэн байна. Хувцас хуучрах юм бол ивхэд шатаадагтай адилхан энэ дэлхийн төгсгөлд энэ дэлхий хувцас адил хуучрна гэсэн байна. Энэ дээрээс харах юм бол дэлхийн дундаж температур 1.1 градусаар өссөн байгаа. Гэтэл энэ дахиад жоохон нэмэгдээд 1.5 хэм болох юм бол дэлхий төгснө гэж ярьж байгаа. Мөн энэ дээрээс харуул Монгол орны цөлжилтийн байдал, Монгол орны газар нутгийн 72.3% нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөнд өртөжээ гэсэн байна. Энэ 2021 оны 3 сард болсон аимшигтай шорон шуурга Дундгуй аймгийн нутаг байна. Гигэн цагаан өдөр сургууль руу орсон. Хүүхдээ аваа гараад ирсэн чинь тас аранхуй шин болсон. Энэ шуурганы дараа асар олон мал шуурганд дарагдаад хүчгсэн. Малаа дагаж явсан 9 малчин амь ирсэн. 2021 оны 5 сарын 20-нд миний амьдарч байгаа Говь алтад аимшигтай шуурга болсон. Олон айлын гэр нурж унсан. Байшингийн хөөсөн фасад нь хүртэл салаад явчихсан. Манай Говь алтан зах дээвэргүй болцсон байсан. Бүгд дээвэр нь байхгүй. Энэ урд байдаг нэг контейнерын шуурганаар унчихсан байсан. Моднууд үнцээрээ хугарж унж исэн. Би энэ үед байшин дотроо байсан хэрнээ. Сүм дотроо байсан хэрнээ л айгаад исэн. Дахиад жоохон үргэлжлэх юм болвол үнэхээр гамшиг болохоор байсан. Бурхан минь энэ гамшиг шуургыг жоохон зогсоож нэг харж үзээч гэж залбирсан. Тэгсгээд намжсан. 2023 оны 5 сарын 19-ноос 22-нд зүүн аймагуудыг дайрсан цасан шуурга. Байгалийн гамшигт өртсөн малчид. За ингээд хайр сайхан 20-30 жилийн өмнө хөдөлмөр ингээд байгалийн давагчгүй хүчин зүйлээс болж ингээд хотондоо ингээд дуусдаг юм байна оо. Малчин бид нар амьдрахад үнэн дээр хэцүү болчихсон юм байна. Байгалийн гамшиг гэдэг чинь айхтарч болчихсон юм байна. Ингээд хотондоо ярьцдаг юм байна оо. Яг 20-30 жилийнхаа хөдөлмөрийг ингээд нэгэн шөнийн шуурганд л алдчих штэ бид нар одоо. Ноцолдоод шүүнжинд ноцолдоод барахгүй дийлэхгүй штэ. Ингээд хайрцагдаг юм байна. Ингээд үр хайруулчихдаг юм байна оо. Ингээд даваад ороод ирсэн засагч одоо бид нар айлгаад дийлэхгүй гашаанаас ингээд гараад даваагаар яваад ирчихсэн. Ингээд гашааны дарагчсан битүү гашааны талдаа ингээд битүү дарагчсан. Энд дор одоо хэдэн мал байгаа бүү мэт. Энэ гашааны зэсэн дотор гашаатайгаа ингээд дарагчсан. Энэ бол өдөр шуган гэдэг байна. Ингээд одоо ийм дүр. За энэ малчид амьдрахад хэцүү болж гинэ гэж байгаа үстэй. За энэ хоттой хонь үхрэн тэр чигтээ цасанд дарагдчихсан. Энд дээрээс харах юм бол бүх насны өмнө хөдөлмөр ганц шөнийн дотор үгүй боллоо. Хонь ямаа ад үхрэн бүгд дарагдчихсан. Ялангуяа малтай ойр амьдардаг хүмүүстэй уулзах юм бол цаашдаа энэ малж амьдрна гэдэг үнэхээр энэ бүрхэг байна. Борооч орохгүй, өвсч урахгүй, хадлан дижээлж олдохгүй. Цаашдаа яаж амьдрдгийг байгаа юм даа гэсэн санаа зовж байгаа хүмүүс зөндөө байна. Энэ дэлхий нэг хүн инхүү дүрсэлсэн байна. Энэ дэлхий бидний амьдарч байгаа дэлхий. Найдвар байна уу байхгүй юу? Үндэ найдваргүй болж байгаа үстэй. За энэ дээр энэ бүхнийг харавал гэсэн байна. Хуурамч Христүүд гарч ирээд хүмүүсийг өрхөдөж байгааг харж байна уу? Харж байгаа. Хагарал, дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөлт, халдвар төвчин, гамшиг, ёс бус явдал, сайн мэдээ дэлхий даяар тараагдаж, Израиль дахин сэргэж байгаа. Энэ бүхнийг хараад төгсгөл ойрхон байгаа гэдгийг мэдэрээ гэсэн байна. За Иохан 14:29-ыг уншъя да.
болох үед нь та нарыг итгүүлэхийн тулд болохоос нь өмнө үүнийг та нарт би одоо хэллээ. 1900 жилийн өмнө айлтсан тэр үг бид үгдээ амьдарч байгаа энэ цаг үед биелэгдэж байгааг бид бүхэн хараад яах ёстой вэ гэхээр итгүүлэхийн тулд гэж байгаа. Юунд вэ гэхээр Библи мөн бурхан байгаа гэдэгт итгэхээсэ гэсэнтэй инхүү харуулж байгаа. За энэ Есүс ирвэл юу болох вэ гэдгийг ч гэсэн хамтдаа харъя. Матай 24:40-41 дээр тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч нөгөөг нь үлдээн. Хоёр эмэгтэй тэрэмдэж байхад нэгийг нь авч нөгөөг нь орхино. За нэгэн зэрэг хоёр хүн тэрэмдэж байхад хоёр хүн унтаж байхад нэгийг нь авч нөгөөг нь орхино гэсэн байна. Есүс эзэн үүлэн дунд ирэх юм бол дэлхийд даяар байгаа аврагдсан хүмүүс дээшээ өргөгднө гэсэн байна. Яг адилхан амьдарч байгаа үстэй. Нэг нь итгэгч хүн, нэг нь итгэдэггүй хүн. Хэн итгэж байгаа, хэн итгэж байгааг мэдэхгүй. Нэгийг нь авч нөгөөг нь орхино гэсэн байна. За энэ таталцлын хуулийг нээсэн Исаак Ньютон гэдэг хүн Библиэд итгэдэг хүн байсан. За энэ хүн хэлсэн байгаа. Хүний бие махбодын гайхамшиг байгалийн гайхамшигыг харсан атлаа. Бурхны амьд оршин бууд итгэхгүй бол тэр хүн нэг бол галзуу, нэг бол шудраг ус хүн гэж хэлсэн байгаа. Тэгээ энэ хүнээс шавнар нь Ньютон багшаа та тэр дээш өргөгдөлтөнд итгэдэггүй гэсэн байна. Тэгс чинь энэ хүн итгэдэг гэсэн байна. Гэхдээ та чинь таталцлын хуулийг нээсэн штэ. Энийг хаях юм бол доошоо унна гэдэг энэ хуулийг нээсэн хэлнэ. Доошоо унж байгаа энэ юм яаж дээшээ өгснө гэдэг та итгэдэг юм бэ гэсэн чинь энэ хүн төмрийн үртэс тэгээд сорон заваад ир гэж хэлээд шороотой байсан төмрийн үртсэн дээр сорон заваачсан төмрийн үртсэн дээшээ татагдсан энэ туршилтыг харуулад ийм зүйл болох болно гэсэн байгаа. За боддоор Америк хүмүүсийн дотор энэ үйл явдалд итгэдэг хүмүүс байдаг. Тэгээд орхигдохсод гэсэн кино болтол хийсэн байдаг. Алдартай жүжигчин Николас Кейж тоглосон энэ киноны хэсгийг харъя. Би тэнд хартай сансан шүү. Ачва. Кэти? Миний охиныг харсан уу? Миний охиныг. Тайван байгаарай. Биус, намайг оруулаад хачтай. Юу болоод байна? За, тиймээс та нарч мөн бэлэн бай. Хүний хүү та нарын санаагүй цагт ирнэ гэсэн байгаа. Библиэлд 2 дугаар Коринт 12 дээрээс харуул ийм үг байгаа. Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр 14 жилийн өмнө 3 дахь тэнгэрт аваачигдсан. 4 дээр нь Диваажинд аваачигдсныг нь болон хүний илэрхийлшгүй хэлж боломгүй үгийг сонсныг нь мэднэ. За Библиэд их огторгон үзлэн юу гэхээр эхний тэнгэр нь шувуу нисдэг бидний харж байгаа тэнгэр. Хоёр дахь тэнгэр нь сансар огторгоо. Гурав дахь тэнгэрт буюу Диваажинд аваачигдсныг нь гэж хэлсэн байгаа. Диваажинд очиж үзээгүй ч гэсэн энэ Библи дотор Диваажинд очиж үзчихэд ирсэн хүний бичсэн үг байгаа. За гэтээ Есүс эзэн сүмд явдаг хүмүүсийг бүгдийг нь авч явна гэж хэлээгүү. Матай 7:21-ийг уншия. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч нь л орноо. За энэ Есүсийг эзэн минь гэдэг хүмүүс бол бүгдээрээ сүмд ирдэг хүмүүс байгаа. Тэр хүмүүс бүгдээрээ Тэнгэрийн хаанчлалд орохгүй.
Ямар хүмүүс орох вэ гэхээр тэнгэрт байгаа эцгийн хүслийг үйлдэгч нь орно гэсэн байна. Сүмд ийм хүмүүс байдаг. Сүмд ирдэг, семинараар ирдэг. Бас сүмийн хүмүүстэй сайхан буу халаад, юм яриад, найзлаад хөхөрдөг. Гэхдээ өөрөө хүсээд Библийг ерөөс уншдаггүй. Өөрөө хүсээд залбирдаггүй. Бас эргэн тойрныхоо хүмүүс сайн мэдээ тараана гэхтэр нэг л ичээд идэг. Тийм хүмүүс хачин байгаа өстэй. Өөрсдийн хавралыг эргэж харах ёстой гэсэн. Ягаад тэгэхээр эзэмний гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн учраас. Энэ бичлэгийг бас үздэцгээе. За энэ яг адилхан Библийн семинар болж байна. 불과 요양으로 타는 곳이 있습니다. 구조경이라는 말은 없을 문자의 바닥 문자예요. 그러니까 바닥이 다 сонсож байна тийм ээ. 안хааралгүй. Are you ready? 준비하셨습니까? 노래 하는 것이. 남겨둔다 그러지 않았죠? 그건 버리는 겁니다. 완전히 버리는 겁니다. 이루어지는 겁니다. 되게 이상해. За энд нэг хачин юм яриад байна. 사람이 없어진대. Хүн алга болно л гэдэг. 그게 말이 되냐? Тийм юм гэж юу байх вэ? Унтчихагаад гинт зэрсэн юм чинь 왜 없어져? ерөөсөө ойлгохгүй. Хүн яхаар алга болдго юм бэ? Гинт нэг сонирм болсон. Юу болчихв? За. Гинт ирсэн чинь энэ сүмд байгаа хүмүүс бүгд дээшээ өргөгдөж байна уу? Үлдчихэж байгаа хүн байна уу? Үлдчихэж байгаа хүмүүс байгаа. Энэ ямар хүмүүс бол? Унтаа сонсдог юм уу? Өөрийн бодоо сонсч яддаг юм уу? Тийм биз? Нөхөр нь юм уу? Эхнэр нь юм уу? Аав нь ээж нь юм уу? Ойр дорных нь хүмүүс ингээл гуугаад байгаа учраас нэг албан хүчээр яг нэг очиж өгдөг. Гэтэ өөрөө ерөөсөө өөртөө хамаатуулж сонсож хүлээж авдаггүй хүмүүс байна. Хүлтнэ гэсэн байна. За ийм зүйл гарцаагүй болох болно. Гэхдээ Матай 24:36 дээрээс харуул харин тэр өдөр цагийг хэн ч ис мэднэ. Тэнгэр элчүүдэж хүүч мэдэхгүй зөвхөн эцгэл мэднэ. За хизээ юм болох юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ Есүс ирэхийн өмнөх энэ бүх шинж тэмдэг биелснийг хараад үнэхээр ойрхон байгаа юм байна. Өнөөдрөөс эхлээд маргааш нөгөөдрийн үгийг сайн сонсоод энэ удаа энэ авралын асуудлыг бүр нэг баттаа тодорхой болгож авах хэрэгтэй юм байна гэдгийг бүгдээрээ сэтгэлдээ шийдээсэй гэж хүсэж байна. Энэ дуул 14:1-ийг уншъя. Мунхаг хүн зүрхэндээ бурхан байдаггүй гэдэг. Тэд завхарцгааж жигшүүр зүйлс хийдэг агаад сайныг үлдэх хүн алгаа. За ийм олон 3 өдрийн туршид бурхан амьд оршдог гэсэн баталгаа натлахыг харсан ирнэ. Бурхан байхгүй гэж байгааг бурхан мунхаг гэж хэлсэн байна. Энийг харсан ирнэ бас бурхан байхгүй гэж хэлээд байгаа нэг шалтгаан нь тэд завхарцгааж жигшүүр зүйлс хийдэг агаад гэсэн байгаа. Гимнүгэл хийж амьдардаг хүн бурхан байхгүй байгаасаа гэж өөрийгөө тайвшруулдаг. Гэхдээ би бурхан байхгүй гэж нүдэн анилаа гэд байж исэн бурхан алга болно гэж байхгүй. Би итгэхгүй гэж зөрүүдлээгээд шүүлт ба там алга болно гэж байхгүй. Мөн би бурхан байгаа гэж итгэнгүүтэл байхгүй байсан бурхан гарч ирж байгаа хэрэгч биш. Байхгүй байсан тамд яваачин гараад ирсэн хэрэгч биш. Бурхан амьд оршдог. Шүүлт ба тамд яваачин байгаа гэдэг бол угаасаа л хувиршгүй үнэн. Би зөвхөн Библийг сураагүй болох дээрээ л үнийг мэдэхгүй л амьдарч байсан төдий. Харин сураад үтсэн чинь үнэхээр байгаа юм байна гэдгийг мэдж авсан. За тэгвэл энэ Библиэл дээр бүгдээр 3 хоногийн турш сурлаа. Иохан 3:12-ыг уншъя. Хэрвээ би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол Тэнгэрийн юмсыг би яриул чи яаж итгэх юм бэ? Энэ зузаан Библийг 2 хуваайгвал Библиэлд газрын юмс бичигдсэн байгаа, Тэнгэрийн юмс бичигдсэн байгаа. Газрын юмс нь бидний нүдэнд харагддаг, шалгаж үзэх боломжтой зүйлсийг хэлж байгаа. Харин Тэнгэрийн юмс нь нүдэнд харагдахгүй зүйлсийг хэлж байгаа. За тэгвэл бид нэр 3 хоногийн туршид Библиэлд бичигдсэн газрын юмсыг сурсан, нүдэнд харагдаж болох, шалгаж болох зүйлийг сурсан. Эхний өдөр Библи Бурхны үг,
Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэсэн баталгаа нотлохоог шалгаж үзээд итгэсэн. Хоёр дахь өдөр нь хүн төрөлхтний түүх Эден цэцэрлэгээс Адам Евагаас эхэлсэн юм байна гэдгийг баталгаа нотлохоодоо шалгаж үзсэн. Одоо ч гэсэн бидний унж байгаа машины бензин ойрхон дорндоос нефт асар их хэмжээгээр гарч байгаа. Тэгэр мөрөн Ефрат мөрөн урсаж байгаа. Эден цэцэрлэгийн үйл явдал үнэн. Мөн хүн төрлөختөн гим нүглэр завхрах үед нь бурхан үерийн усаар шүүсэн. Үерээс амьд үлдэхийн тулд Нова гэдэг хүн зав хийсэн. Новагийн барьсан завыг одоо шалгаад үзье гэсэн ч Туркийн Арарат уулын мөсөн донд байж л байгаа. Нүдэнд харагдах зүйл газрын зүйлс. Библийн дагуу болж байна уу болохгүй байна уу? Болж байгаа. Түүний дараа Израилийн түүх зовлон ба дахин сэргэлт. Яг л бурхны үгийн дагуу болсон. Бид нэр шалгаж үзсэн. Мөн төгсгөлийн үеийн шинж тэмдэг. Бид нар дөнгөж сая шалгаж үзлээ. Газрын юмс шалгах боломжтой зүйлс. Гэхдээ энэ семинарыг хийж байгаа зорилго нь энийг хэлхийн тулд ерөөсөө биш байгаа. Энэ газрын юмс нь Библийн дагуу болсон юм болвол Тэнгэрийн юмс ч гэсэн Библийн дагуу болно гэдгийг бид бүхэнд бурхан хэлж өгөхийн тулд энэ бүх шинж тэмдэг баталгаа нотлохыг харуулсан байна. Тэгвэл Библиэлд бичигдсэн Тэнгэрийн юмс нь юу хэлж байгаа вэ гэхээр нүдэнд харагдахгүй бурхан амьд оршин байгаа гэдгийг энэ бүх түүх биднэрт гэрчилж байгаа. Мөн хүн бол зөвхөн махбод биш ээ. Хүний дотор бурхны дүр төрхөөр бүтээгдсэн нүдэнд харагдахгүй сүнс оршин байгаа. Мөнхийг санагалзах сэтгэлч гэсэн байгаа. Миний сүнс очоод амьдрах мөнхийн там байгаа. Мөнхийн диваажин байгаа. Үсний дараа шүүлт байгаа. Диваажин там байгаа гэдгийг гэрчилж байгаа. Би тамыг хараагүй. Диваажин ч гэсэн хараагүй. Бурхныг ч гэсэн хараагүй. Гэхдээ би бурхан байгаа гэдэгт баттай итгэж байгаа. Там диваажин байгаа гэдэгт ч гэсэн баттай итгэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ Библиэлд тиймхүү бичсэн учраас. Энэ Библиэд итгэж байна гэдэг нь хинд итгэж байгаа гэхлээ? Бурханд итгэж байгаа хэрэгэ гэсэн. Энэ Библийг хааж тавьчаад хүн бурханд итгэх аргагүй. Тийм учраас Библи ерөөс уншдаггүй хэрнээ би бурханд итгэдэг гэж ярьж байгаа юм ч гэсэн худлаа байх боломжтой. Библи уншдаггүй хүн бурханд итгэж байгаа гэдэг нь зүгээр өөрийн бодолдоо л итгэж байгаа. Бурханд итгэж байгаа юм ерөөсөө биш. Библи хүнд итгэж байгаа. Энэ Библи нь хүн төрлөختний түүхийн өнгөрсөн одоо ирээдүй Библийн дагуу явж ирсэн Библийн зөвнөл биелэгдэж байгаа. Дуулал 103:19-ийг уншийе. Эзэн өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд түүний хаанчлал бүхнийг захирдаг. Бурхны сэнтий тэнгэрт байгаа. Бурхан хүн төрлөختнийг захирж байгаа. Дуулал 89:14-ийг уншийе. Зөв шудраг ба шудраг ёс бол таны сэнтийн суур юм. Хайр инэрл ба үнэн таны өмнө явдаг. Бурхан хүн төрлөختний хаанчлалыг яаж захирдаг вэ гэхээр зөв шудраг ба шудраг ёс нь таны сэнтийн суур юм. Үйлсийнхээ дагуу шүүгдэнэ гэсэн байгаа. Энэ Библи эхлэхдээ ингэж эхэлдэг, хамт уншийе. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Гэтэл Библийн хамгийн сүүлчийн Илчилт номны 21:1-ийг уншийе. Би шин тэнгэр шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр анхны газар нь өнгөрөн одож тэнгис үгүй болов. Хүн төрлөختний түүх эхлээсээ төгсгөл хүртэл Библиэлд гарч байгаа. Тийм учраас бид бүхэн аврагдах хэрэгтэй. Хамгийн сүүлд Илчил 22-ийн 20-21-ийг уншийе. Эдгээр зүйлсийг гэрчлэгч тэр тийм ээ. Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрээ эзэн Есүсээ. Эзэн Есүсийн нэгүсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен гэсэн байна. Энэ дээр Есүсийн нэгүсэл бүгдтэй хамт байх болтугай гэдэг нь бүх хүнтэй хамт байх болтугай. Библиэлд Бурхан бүх хүмүүсийг аврагдаасай. Үнний мэдлэг ирээсэй гэж хүсдэг. Бурхан бидний дундаас нэгэн ч алдагдаасай гэж хүсдэггүй. Бүгдээрээ аврагдаасай гэж хүсдэг. Бурхан бид бүгдийг хайрладаг. Маргааш нөгөөдөр би Бурханы өмнө ямар хүн юм бэ гэдгийг сурах болно. Тэгээ Бурханы авралын нэгүсэлтэр хайр юу вэ гэдгийг сурах болно. Өнөөдрийг хүртэл сайн ирээ сонссон шигэ. Маргааш нөгөөдрийг үеч гисэн бүр үнэхээр чин сэтгэлээсээ ирээ сонсоод тэр Бурханы хайрыг аваад аврагдаасай гэж хүсэж байна. Хамтдаа залбираад усхийе. Биднийг хайрладаг Бурхан минь өнөөдрийг хүртэлх 3 өдрийн үгээр дамжуулаад Библи үнэн Бурхан амьд оршдог гэсэн олон баталгаа нотлохыг бидэнд гэрчилж харуулсанд баярлалаа. Бурхан таны дүр төрхөөр бүтээгдсэн үн цэнтэй эрхэм хүндтэй хүмүүсэнд Бурхан таны үгийг сонсож байна.
бүх хүмүүсийг аврагдаасаа гэж хүсдэг Бурхан минь та. Энд байгаа бүх хүмүүс маргааш нөгөөдөр нэгэн ч алдагдaltaгүй бүгдээрээ ирээд Бурханы үгийг сонсоод Бурхан таны өөх мөн хэмээн найдварыг олж авахд туслана уу? Биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен.